За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Лизан өнөөдөр 7 дугаар сарын төлөв байдлыг хэдий оройтсон ч гэсэндээ оруулахар шийдлээ. Уул нь 7 сар жоохон гарцсан болохоор яг энэ удаад оруулахгүй өнгөрч тийм үү гэж бодсон боловч хувь чатаар болон комментээр хүмүүс маань 7 дугаар сарын төлөв байдлаа оруулаад өгөөч гэд олон хүмүүс хүссэн болохоор энэ өдөр баг зэрэг оройтсон ч гэсэндээ 7 дугаар сарын ерхий байдлаа та бүхэндээ оруулж байна. 7 сарын төлөв байдлаар бид нар юу үзэх вэ гэхээр та бүхний минь 7 дугаар сарын энерги ямар хөө байх вэ? За мэдээж сахиусуудын зөвлөгөө юу байна? Эрүүл мэнд ямар байх вэ? Юун дээр анхаарах вэ гэдгийг үзнэ. Дараа нь тэгээд мэдээж ажил, карьер, хайр, дурлал гээд бүгдийг детальчлаад үзээ явчих болно. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe дээр бити мартаарай. Надтай холбогдох хаягууд description box дээр байрлсан байгаа. Онлайн дэлгүүр болон Instagram, Facebook хаягуудын линкүүд байрлсан байгаа. Уул нь сар олон би нэлээд идэвхтэй байх гэж хичээдэг боловч дээд талдаа 3-4 бичлэг оруулдаг, зарим тардаа бол бүр таг алга болчтгоо мэднэ. Тэрэндээ хүлцэл өчий. Яагаад гэвэл заримдаа би ер нь бол байнга шахвал нөгөө хувийн уншлагатаа, таарад уншлагатаа маш их дарагдчихад байдаг болохоор ачаалттай байдаг болохоор заримдаа контент хийхдээ ингээд мэр төлөг оруулах хүчгүй, энергигүй болчдөг гэсэн үг л дээ. Тэгээд хүмүүстэй зөвлөгөө өгөн, дом туслын зааж өгнө, үзэж харна гэсэн эрдэл тэгээд тухайн өдөр нь өнгөрөө явцдаг юм аа. Тэгээд сая бас ойрд мэр төлөг оруулах чадаагүй нэлээд бас хувийн уншлагын ачаал их байлаа. За ингээд ерөөхдөө ингээд баг зэргийн өөрхөн асуудлыг тайлбарлаа. За бид нар өнөөдөр чулуунаас сонгохгүй. Энд байгаа зүйлсүүд дандаа миний хамгаалтын эд зүйлс болон мэр төлөвт хэрэгэлдэг зүйлсүүдээ сонгох болно. За нэг дугаар нь энэ байх бол энэ хүү хар турмалын хүзүүний зүйлтэй хамгаалтын болон сүрэг энергийг сүрэг энергиээс хамгаалдаг. Энерги газардуулах гэхэд маш ач тустай чулуу байгаа бол гуравт нь энэ пендулум буюу лууж мэрэг төлөвт ашигладаг пендулум байна. Биш 2 дугаар нь шүү. Гуравт нь болохоор миний энэ хамгаалтын бүгж энэ сүнслэг чулуун бүгж байна. Зөмбөлийн нэмэгдүүлдэг бас мэдээж сүрэг энергиээс хамгаалдаг ийм чулууг 3 дугаарынхан маань сонгох учиртай. За юм байна. 1 дугаар нь хар турмалын чулуун зүйлт, 2 дугаар нь пендулум, 3 дугаар нь энэхүү бүгжнаас та нар маань сонголтоо хийх нэ. За би дандаа хэлэхдээ стресстэй шаардлагагүй. Нүдэн анж байгаа, тэсэг гүнзгий амьсгаа авж байгаа тий. Бичлээ зогсоож байгаад тэгээд яг хамгийн татгдсан эдгээр 3 эд зүйлсээр сонголтоо хийгээд та бүхэн 7 дугаар сарын ерхий төлөв хүлээж авна уу. За бүгдээрээ ингээд 1 дугаараас эхэлцгээе. За 1 дугаарынхан маань таарад уншлагадаа тавтай морил. Та нар маань энэ хар турмалын чулуун зүйлтийг сонгосон байгаа. За тэгэхээр юм байна. Энэ сарын эхлээд сахиусуудын зөвлөгөө юу вэ те? Энийг хараад бүгдээрээ 7 сарын та нарын ерхий төлөв байдал ямар хөө байх вэ? За энэ хүзэртэй болоход та нарын эрүүл мэндийг харуулсан байгаа. За тэрийг харсны дараа бүгдээрээ ажил карьераас эхэлнэ. За тэгэхээр leadership буюу удирдагч гэдэг хүзэр гарч ирж байна. You have come into your own power, now is the time to take lead of situation. Using the power of intention, speak clear with your purpose and define where you are heading. За ерөөхдөө одоо захиусуудын зөвлөмжийн утга санаа нь болохоор та одоо өөрийн хүч чадалд хүрсэн байна. Тэ одоо бол нөхцөл байдлыг гартаа авч хүчтэй шийдэмгий байх цаг нь болжээ. Зорилгодоо төвлөрч санаа зоригынхон хүчийг ашиглан хаашаа чиглэж байгаа. With your purpose and define where you are heading. Хаашаа чиглэж байгаа тодорхойлоорой гэсэн сахиусуудын зөвлөгөө гарч ирж байна л да. Тэгэхээр энэ сарын гол мессеж нь болохоор өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Өөрөө чинь дотоод хүч сэргэж байна. Тэ өөртөө итгэж шийдэл гаргах чадвараа ашиглах цаг иржээ гэж сахиусууд минь хэлж байна. Ер нь бол нэлээд одоо хүчтэй болцсон байна гэж харагдаж байна. Өмнөх хэдэн сарууд бол маш их хичээсэн байхаа өөрхөн хүч чадлыг тий одоогийн тухайн өөрхөн амьдрал дээр ч юм уу хийж байгаа бизнес дээр удирдлагыг гартаа авахтай одоогийн бизнесийн удирдлагч чинь байх гэж нэлээд хичээсэн.
За эсвэл ямар нэгэн албан тушаал дээр ажилладаг бол удирдлагын төвшөнд хөөж тушаал авах гэж маш хичээсэн хүмүүс маань бас харагдаад байна. Тэгэхээр энэ сар та нар маань бас тушаал твшиж магадгүй эсвэл тодорхой хэмжээгээр ажил карьер дээрээ нэлээд амжилт гаргахтай өөрхөн сайн удирдагч, сайн зааварлагч гэдэг батлах сар бас ирнэ хаа гэж би хараад байна л да. За хэрвээ шийдвэр гаргахтай эсвэл хүн одоо бүлэг удирдахтай эсвэл ямар нэг асуудал шийдэх шаардлагатай ямар нэг асуудал одоо шийдэх шаардлагатай бол бүх хоош тавиа гэж сахиусууд зөвлөж байна. Тэгээд зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Энэ сар таны зорилгын чиглэл сэтгэл зүйн төвлөрөл дээр одоо өөрийнхөө энэ сард сэтгэл зүйн төвлөрөл дээр ажиллахад маш тохиромжтой сар юм аа гэж бол ер нь бол харагдчихээн. Тэгээд Cougar тэ энэ бол Jaguar чи ерөөсөө Cougar чи юу лээ? Яг sorry нэг марчдах юм. За ямар тач амтар. За тэгээд сүнслэг төвшингийн хувьд бол миний мэдснээр бол тийм өөр чинь маш их зэрлэг тийм араатны хүч чадал байна. Бас дотоод зүүн мэдрэмжийн бэлгэдэл харж байна. Дотоод зүүн мэдрэмж маш хүчтэй байгаа, шинжтэй байна. Таны зүүн сан ирч хүчтэй энэ сар таныг зөв чигт хөтлөх болно. Амьдралын аль нэг тал дээр тэ өөрийнхөө амьдралын аль нэг тал дээр удирдлагыг өөрийн гартааж бусдыг ч бас үүдгэрлэж чадхаар тийм сайхан энергитэй байх сар харагдж байна гэж. За ер нь бол хүч чадлыг өөртөө гартаа авахаар энэ сарда маш их ирч хүчтэй байх нь тодорхой хэмжээгээр ажил карьер дээр те нэлээд амжилт гаргах шинжтэй байхаа гэж харагдаж байна. Гэхдээ энийг мэдээж бүгдээрээ цаашдаа одоо ажил карьерийг илүү детальчж үзэхдээ харах болно. Now is the time to take the lead of situation. Хүчтэй байгаараа л гэдэг зүйлийг бол ер нь зөвлөж. Би тэгтээ аль хэдийн та нарыг бол мэдрэхтэй бол аль хэдийн ингээд би чаднаа. Би одоогийн ажлыг зүгээр алаад өгөн те. Би одоогийн удирдлагын төвшөнд хэрэг намайг авааччих юм бол захирлын суудлыг амлчих юм бол эсвэл ядаж менежийн төвшинчтэй ажлыг авааччих юм бол те. Ерөөхдөө нэг зүйл ингээд гардаж авах аюу сонирхолтой бүр ингээд та нарын хувьд бол өөрсдөө хүч нь амтагдаад байгаа байхгүй. Өхөл юм бол би чаднаа гэдэг маш их ихтгэл дүүрэн байгаа энерги бол харагдаад байна. За сахиусуудын зөвлөгөөг бол түрүү хэлсэнтэй бүх зорилгоо тодорхойл удирдлагаа өөрхөн гартаа ав за бас зүүн совингоотой бас нэлээд анхаараарай гэдэг зүйл хэлж байгаа. За 1 дугаархны минь хувьд бол 7 дугаар сарын ерхий төлөв Ace of Cups гарч ирсэн байна. За Ace of Cups нь за ерхэд бол одоогийн ажил карьер дээр ч юм уу те хайр сэтгэл тал дээр айгүй эрэг хөзөрлөлтөө. Тэгээ энэ сард ерхэд ерхийн нэрмжлготын сэтгэл хөдлөлтэй хайр дурлалын шинэ эхлэл магадгүй ямар нэгэн байдлаар амьдралтаа сэтгэл сайхан хансан мэдрэмж авах шинжтэй байна гэсэн. Ер нь бол тийм аз жаргалтай хайраар бэлгсэн 7 сар харагдаж байна. Тэгээд магадгүй хайрын шинэ эхлэл 7 сар таныг хүлээж магадгүй зөв сэтгэлийг чөлөөлөх шинэ харилцаа эсвэл одоо хийж ажил карьер дээр маш их одоо хоббитэй байдаг ч юм уу. Эсвэл энэ 7 сартаа та нар манай өөрсдийнх нь дуртай ажиллаа олж хийх. Зарим нэг нь энэ ажлыг надад таалагдах болоогүй шинэ орсон ажил нь маш их таалагддаг ч юм уу. Тэг ер нь нэлээд гоё энергитэй байх 7 дугаар сард бол харагдаж байна. Бас дээрс нь маш их хүч амтагдсан сар гэж харагдаад байна. За тэгээд ерөөхдөө бүр сэтгэл зүрхний хувьд бол өмнө сэтгэлийн шархтаа явж байсан бол одоогийн байдлаар 7 дугаар сар та нарын маань дотоод гомдол шаналлчин тайлагдаж хуучин шарх зүрх сэтгэлийн шархчин гэдэг нь магадгүй хуучин шархыг чинь мартуулж зүрх сэтгэлийн шархыг чинь аниулах шин гайхалтай хайр дурлалтай учирч бас боломжтой. Тэгснээр ингээд өнгөрсөн зүрх сэтгэлийн шарх нь анихч байд юм уу те. Тэгэхээр мэдээж та бас дээрс нь өөрсдөө чинь дотоод мэдрэмж маш их сэргэн сүнслэг энерги илүү хүчтэй уурсах болно. Та нарын зүн совин бас нэлээд хөгжингөө байх шинжтэй 7 дугаар сар гэж харагдаж байна. Өөртөө та нар маань бас энэ сарда нэлээд тайвшрлыг олж авах бах. Та нар бол сэтгэлийн шархаа аних өөрсдөө эмчлэх 7 дугаар сарын энерги харагдаж байна. Гэхдээ хэтэрхий сэтгэл хөдлөлтөө бас автахгүйгээр
баг зэргийн заримдаа сэтгэл хөдлөлөө дарж твчижтэй өөрийнхөө сэтгэл хөдлөлөө зөвөр илэрхийлэх шаардлагатай шүү гэдгийг бол энэ дээр бол сахиусууд хэлээд байгаа юм. За тэгээ амьдралын сайхан мэдрэмжийг те тархиталгоогоор логик хичүүхийн оронд илүү зөв сэтгэлээрээ мэдрээрээ гэж буужин 7 дугаар сар та нар маань ер нь ерөөхдөө бол усны энергитэй нэлээд холбогдож өгөх юм байна. Тийм болохоор аль болох заримдаа ойрхон сэтгэл санаа тавгууд бол усанд орж усан засал хийхдээ бясалгал хийх байгальд гарах гол горхны хажууд амрахч байдаг юм уу? Иймэрхүү зүйлсүүдийг хийвэл зүгээр юм байна. Тэгээ товчхондоо энэ сар бол таны зүрх сэтгэлийн нээж, хайрын болон сэтгэл санааны амраа болон мэдрэх гайхамшигтай цаг болох тийм энергитэй сар байна. Хайртай дотныхоо хүмүүсийн дунд байх эсвэл зөвхөндөө шинэ гэрэл асах цаг нь ирсэн гэж харагдаж байна. Тэгэхээр 7 дугаар сард та нарын маань ерхий энерги үнэхээр гайхалтай харагдаж байна. За, эрүүл мэндийг харъя. Эрүүл мэндээр болохоор уучлаарай. Ten of Pentacles гарч ирсэн байна эрүүл мэнд дээр. За, Ten of Pentacles-ийн ерөөхдөө бол тогтвортой байдлыг илтгэдэг. За, тэгэхээр энэ сар таны эрүүл мэнд ерөөхдөө бол нэлээд тогтвортой байх шинжтэй харагдаж байна. Ямар нэгэн байдлаар хүнд өвчин тусгч юм уу те би хаачин огцон муудах гэдэг тийм сөрөг талууд бол 7 дугаар сард гарахгүй нэ. Ер нь энергийн төвшин маш сайн байна. Эрүүл мэндийн хувьсан тогтвортой санаа зов зөвлөхгүй бууж байна. За, өөрөө чинь дархлаа тогтвортой байх нь байна гэж харагдаж байна. За, магадгүй гэхдээ зарим нэгнийхэн хувьд бол удамшлын өвчин. Одоо удамшсан өвчин гэж байдаг шүү дээ. Ээжээс ааваас өвсөн ч байд юм уу? Тийм хуучин өвчин сэтэрч магадгүй. Гэхдээ энэ ямар тохиолдолд сэтрэх вэ гэхээр өөрийгөө маш их хэтэрхий их ажиллаж ачааллагч байд юм уу? Одоо ерөөсөө дандаа нэм суунгаа байдаг те хөдөлгөөн дутагдаад компьютераар их суудаг эсвэл суугаагаараа одоо байх сонирхолтойч байдаг юм уу? Хөдөлгөөн дутагдаад байвал удамшлын өвчин чинь сэргэж магадгүй. Зарим нэг хүмүүс нь энэ бол бүгд биш зүгээр зарим нэг удамшлын өвчтөй хүмүүс байлтай сэтэж магадгүй болохоор энэ дээр анхаарч жоохон хөдөлгөөнтэй байгаад үзэгээрэй. За, ямар нэгэн удамшлын өвчнгүй хүмүүс бол ерөөхдөө эрүүл мэндийн тогтвортой байна. Гэхдээ ер нь бол 7 дугаар сард 1 дугаарх юм танд мөн жоохон хөдөлгөөн дээр анхаар дандаа суугаа байдалтай байгаад тухай жоохон босч сууж ийштэйшээ гарч явж те баг зэрэг хөнгөн алхаах хийдэг ч юм уу. За, тэгээ зарим нэгний юм хувьд бол та нар маань усны энергитэй нэлээд холбогдсон болохоор бясалгал хийж эрүүл мэндэд анхаараарай гэж зөвлөе. За, юм байна. За, тэгэхээр ихэдээ бол энэ дээр нэг сахиусуудын зөвлөгөө 7 дугаар сард та нарын маань энерги ямар байх вэ гэдэг талаас нь хаарлаа. Харин одоо за энийг ишлүүлж аваад. За, 7 дугаар сард 1 дугаарх нэмэн ажил карьер мөнгө санхүү ямар хөө байх вэ гэдгийг харъя. Тэгээд бас нэг надад нэг хөлзөр дээрээс ажил карьер дээр мөнгө санхүү дээр зөвлөгөө өгнө. За, тэгээд өмнө нь бол дандаа тусад нь авч үздэг байсан бол тухайн хүмүүсийг ажил карьертэй болон ажил карьер тогтсон биш одоогийн мэлээр ажилтай болон ажилтгүй гэж тусад нь үздэг байсан бол энэ удаад яах вэ гэхээр нийтэд нь ерөнхийдөө дандаа тээж үзэж явдаг байгаа. Нийт нь ажил карьер ямар ахваны дугаарх мэд 7 дугаар сард харцгаая. За, 7 дугаар сард компани минь ажил карьер мөнгө санхүү ямар байх вэ? Анхаарах зүйлс юу вэ? Сахиусууд нь хэлээд өгөөч. Бид Ten of Swords, 10 сэлэм, Page of Pentacles, Page of Swords гарч ирлээ. За,
Page of Cups, Four of Pentacles, Five of Swords. За энэ юу болоод байна те талын хүзэр дээр Ten of Wands гарсан. За нэг энэ даваад тавьчих. За би одоо сахиусуудын зөвлөгөө юу нэ ажил карьер дээр тэдийг oracle хүзрөөр гаргаж ирээд тэгээд нийтэд тайлбарч өгье. За нэгдүгээр дугаартанд өг сахиусуудын зөвлөгөө юу вэ? Ажил карьер мөнгө санхүү дээр. Saving. За эрүүл мэндийн доктортой энерги бол нэлээд эрэг аз жаргалтай байна. Та нарт минь бол нэлээд хүч авдагдсан сар болно гэж хэлсэн. Гэхдээ 7 дугаар сард бол та нарын хувьд бол ерөөсөө юу вэ гэхээр маш их ажлын ачаалалтай өөр дээрээ те нэлээд их олон хүнд зүйлийг үүрэг шинжтэй байна гэж харж байна. Мөнгө санхүүдээр бол ерөөхдөө нэг тийм айхтар сайн шулах болоход бол 7 дугаар сард бол буухгүй. Тийм болохоор энэ дээр oracle хүзэр дээр те хадгалах гэж хэлж байна. За зарим нэг хэцүүхэн өдөрт зориулаад байнга хадгаламжтай байх хэрэгтэй. Мөнгө цаашаа ирээдүйн гинтийн магадгүй санхүүгийн асуудал зориулсан юм хадгаламжтай байхыг зөвлөж байна. Энэ дээр бас four coins гарч иж байгаа нь ерөөхдөө мөнгөө сайн хураа цуглуулаа гэж хэлж байна. Энэ сарын үед бол та нар маань ажиллаад хичээгээл гэдэгт нэлээд тууштай байна. Одоогийн хийж байгаа ажил карьер бизнес дээр тань маш их хичээл зүтгэл гаргана. Илүү хэн дээр сурч боловсрах талаас нь бол хандна гэж харагдж байна. Ажилдаа хичээл зүтгэл гаргах боловч санхүүгийн хувьд бол тийм айхтар өсөлт дэвшилттэй сар бол харагдахгүй байна. Тийм болохоор сахиусууд юу гэж зөвлөж байна гэхээр олсон мөнгө хураа хамаа намаагүй өрөөд байж болохгүй шүү гэсэн үг. Ямар ч ажил хийдэг хүн бай, хуваарай бизнес хийдэгч бай, албан байгууллагт ажилдагч бай, хангалттай, цалинтай, мөртлөө удирдлагын түвшинд ажилладаг хүн байсан ч хамаагүй. 7 дугаар сар та нарын анхаарах зүйлс юу гэхээр мөнгө хадвал хэрэглээгээ тань зарлаа багсан. За тэгээд ерөөхдөө маш их ачаалтай ажиллах нь 7 дугаар сард бол та нарын хувьд бол тарих толгой гашглагсан, стресс үүсэн зүйлүүд бол ажил карьер дээр гарах шинжтэй байна. Одоо ямар ч ажил карьертэй одоо холбоотой асуудлууд гарч болно те. Гэхдээ энэхүү зүйлийг бол өөрийнх нь тууштай байдал ажил чичээнгүй байдлаараа даваа туулсны эцэстуулаа та нарын маань одоо өмнөх саруудад болж исэн асуудлууд дуусгар болно гэж харагдаж байна. Өмнөх хэдэн саруудад те 6 дугаар сар 5 дугаар сарч байд юм бол хичээгээд ажиллаад асуудал нь дуусахгүй байсан бол 7 дугаар сарда энэхүү та нарын сэтгэл санааг зовоосон магадгүй мөнгө санхүүтэй холбоотой ч юм уу тэгээд мөнгө санхүүхээс илүү ажил карьертэй холбоотой стресс үү зовлонгууд чинь 7 дугаар сарда дуусгар болно. Одоо миний мэдэрсэн бол 7 дугаар сарын 10-нд 10 оны дараа ч юм ерөөдөө зарим нэг та бүхний ажил карьертэй холбоотой асуудлууд минь сайн зөв тал руугаа чиглээд явна гэсэн үг. За тэгээд ерөөдөө бол хэрв оюутан залуучууд маань тэ илүү сурч боловсрохыг хүсэж байгаа бол 7 дугаар сард энэ боломж нь гарч ирнэ. Ажил төвөрлөлт одоогийн байдлаар олоогүй хүмүүс байгаа бол нэг хэсэгтэй бол яах вэ? Энэ тентхийн үүд хаалга одоо тогших анкет бүгэлдэг ч юм уу хэдэн газруудаар явж ажил төвөрлөх хайх шинжтэй байна. Гэхдээ амаргүй цаг хугацаа орно. Өмнөх сардаа ч юм уу 1-2 сартай 5 сар 6 дугаар сар ажил хаяад олдоогүй байсан бол энэ зовлон чинь 7 дугаар сард дуусах болоод тодорхой хэмжээгээр ажил төвлөлтөй болчихноо. Санхүүгийн байдал чинь баг зэрэгчсэн гэд сайжин гэж харагдаж байна. За энэ бол одоо үед одоо ажил хайж байгаа хүмүүсийг бол хэлж байгаа шүү. Тэгэхэд ерөөдөө бол гайгүй ажилд орчин боломж нь нэгдэн гэсэн ч мөнгө тийм хангалттай байхгүй учраас дөнгөжл ажил төвлөх хүмүүсийн санхүү сайжирч эхлэх учраас 5 сарны бараа харангуйтай тэгээ баруун сулгаагүй цацаадахгүй ингээд ирээдүйдээ хоригдл үүсгэхэд яваа гэж хэлээд байна. За тэгээд одоогийн байдлаар хуваарай бизнес хийдэг ажил карьертэй удирдлагын түвшинд байгаа хүмүүс маань илүү боловсралтай ажил карьертэй илүү анхаарч шандна гэж харагдж байна. Тодорхой хэмжээгээр маш их стресс төрөх зүйл гарна. Тэгээд нэг ийм байл та. Бүх зүйлийг нэг дугаарах юм байна. Яг та нар үнэхээр хүчтэй энэ дэрийг бол мэдрэгдэж байна тий. Гэхдээ бүх зүйлийг өөрийнх нь урам дээр үүрхэд байх хэрэггүй. Тодорхой хэмжээгээр энийг хуваалцсан. Одоо ганцаараа бүгдийг хийнэ гэдэг тахгүйтай багийн ажиллагаатай бол зарим хүмүүстэй ажиллагаа хуваарлж өгөөд итгээд үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бүх зүйлийг ингээд өөр дээр байлаа маш их стресстэх, зовох зүйлүүд бол энэ дээр гарч байгаа болохоор
ажил, амралт хоёроо хуваарл, ачааллаа бас хуваарлаа чигт болох те. За яг ингээд хүмүүс итгэхгүй өөр ажил сонирхолтой 50% ачаалал өөртөө аваад үлдсэн 50% хамт олондоо бизнес хамтрагч ч юм уу өгдөг ч юм уу. Тиймэрхүү байдлаар балансаа тэнцвэржүүлэх юм бол та нарын маань толгой өвдөд байгаа юм стресстэй ажил карьерийн мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд нь гайгүй болох байхгүй. Тэгэхгүй бүгдийг өөртөө аваад бүгдийг бусдын өмнөөс хийгээд байгаа шинжтэй зарим хүмүүс аягүй харж байна. Йоо энэ хийж чадахгүй. За би хийчихье. Энэ бүтгөө өөрөө л хийх ёстой гэд ингээл стрессэд яваад ах шинжтэй болохоор бусдад найдаад ажлыг хуваарлж өгөө. За ажил карьергүй одоогийн байдлаартай ажил төрөл хайж байгаа хүмүүс бол хэлсэн те. Энэ сард ажил төрөл олчноо санхүү байдал чинь гайгүй хэмжээ сайжин одоогийн байдлаар ажил төрөлтэй хүмүүс болон хуваарь юм хийдэг хүмүүсийн хувьд яг хөө санхүүгийн байдал тогтвортой байна. Гэхдээ энэ тогтвортой байх хэсэг нь бас өөрөөс чинь шалтгаална. 9 шидийн юмд те дахин хэлье. Мөнгө санхүүнд жоо минималист хандах, хадгалах, хэрэглээний танах байдлаар санхүүгийн байдлаа аварч чадна гэж бол харагч энэ. За мэдээж сууж боловсрох ажил карьер дээр маш их одоо амжилт гарах хүсэлтэй зарим хүмүүсийн минь хувьд бол 7 дугаар сард ерөөхдөө бол та нар маань дахиад суралцах хэрэгтэй сар харагч байна те. 8 дугаар сард 9 дугаар сард 10 дугаар сард та нар маань бэлэн болж магадгүй 7 дугаар сард арай болоогүй дахиад та нар суралцах боловсрох цаг хугацаа хэрэгтэй шүү гэж бол харагдчихна. За өөр ажил карьер дээр анхаарах, мөнгө санхүү дээр анхаарах зүйлс гэвэл за би хэлцэн гэж бодож байна. Энд дээр бас хөөсөдөн зөвлөгөө гараад ирлээ. За юм байна. Ингээд нэг дугаарынхны миний ажил карьерийн хувьд 7 дугаар сарын ерхий төлөв байдал ийм байлаа. За одоо харин синглчүүдийнхаа 7 дугаар сарын хайр дурлалын ерхий төлөв ямар байх вэ гэдгийг харна. За нэг дугаарынхны хувьд бол 7 дугаар сард синглчүүдийн мэн хайр дурлалын ерхий төлөв байдал ямар байх вэ гэдгийг харъя. За ямар сонирхолтой үйл явдал хүлээж байна вэ? За юу болох вэ гэдгийг бүгдээр харцгаая. За За би энэ дээр юу хэлэх вэ гэхээр зарим синглчүүдийн минь хувьд бол хоёр хүн дундаа сонголтоо хийж чадахгүй нэг асуудлууд учир шинжтэй харагдаж байна. Магадгүй заримын хувьд те хоёр хүн нэг нь шин нэг нь экс нь байх боломжтой юм байна. За чиний хувьд бол ерөөхдөө энэ сард одоогийн байдлаар өмнөх саруудад ямар нэгэн романтик болцоо эхлүүлэх те чамайг сонирхох хүн гарч ирээгүй эсвэл чиний сонирхлыг татсан эртний хүн гарч ирээгүй байсан бол 7 дугаар сард нэг утахгүй гараад ирнэ гэж харж ин сонирхлыг чинь татах гэвч нэг гал дээр тоосны юм гихчээр ихэнхийнх нь за нэг 50-с дээш хүмүүсийн хувьд бол тэг ингээд өнгөрсөнд ингээ нэлээд асуудалтай байсан бас болж бүтээгүй харилцаатай байсан тодорхой хэмжээгээр ямарваа нэгэн хайр дуулаар романстай холбоотой түүхтэй эрэгтэй хүн эмэгтэй хүн амьдрал чинь гарч ийн гэж харагдаж байна. За нэг хэсэг 1-2 сар ч юм уулзсан ч байж болно. Яг аль биесны харилцаа, хосын харилцаатай байгаагүй ч төр зургийн романтик харилцаатай хүн байсан байж болно. Заримын хувьд бол экс нь ч байсан байж болох нэ. За тэгээд энэхүү тэ шинэ эрэгтэй хүн амьдрал чинь эмэгтэй ч байж болно. Дандаа илтгэдэг хүүсийн ялгаа байхгүй гэж гарч ирсний зэрэгцээ шинэ хайр дурлал гарч ирсний зэрэгцээ экс чинь гарч ирээ 7 дугаар сард бол дөнгөж эхлэх үгүй л юм романтик харилцаатай үнтэй бас проблемууд үүсэж эхлэх нэ. Тийм болохоор чиний хувьд бол сонголтыг хийхэд хэцүү байхаар харагдаж байна. За заримын хувьд бол хоёулаа цоошин хүн амьдрал чинь гарч ирж болно те. Хоёулаа л таалагдаад байдаг. Тийм болохоор яг алийг сонгох вэ? За юу гэсэн энэ хоёр хүнтэйгээ айл алинтай нь уулзаад урсгалаараа яваад үзье. Найз нөхдийн харилцаатай байгаад үзье ч гэдэг юм уу нэг юм хөөрхөн баг зэрэг стресстэй мөртлөө амттай 7 сар харагдаж байна. За тэгээд ер нь бол нэлээд удаах хугацаанд сингл явсан хүмүүсийн минь хувьд бол 1 дугаарынхын минь хувьд бол 7 дугаар сард бүр чанд бүр баяртай үйл явдал болох заримын нь бүр 2 хүний дундаа сонголт хийхэд хэцүү болох шинжтэй бол
харагдаж байна. За 7 дугаар сарда та нар маань найз нөхдөдтэйгээ энэ тэнд шоуд ууж иддэг ч юм уу те гоё ингээд хөдөө гадаа явж салхин гарч романтик одоо бас байд биш ээ. Хөдөө гадаа явах юм ер нь бол цагийг 7 дугаар маш цугаатай өнгөрөөнө гэж харагдаж байна. За ингэж явж байхдаа л ерөөсөө романс үсгтэй хүмүүсийн анхаарлыг татах, эсрэг бүснийхээ анхаарлыг татах зүйлүүд бол айгүй хурдан гараад ирнэ. Нэг клубд ороход нэг залуу чамаас сонирхдаг ч юм уу те эсвэл нэг аяллаар явхдаа бас нэг гайгууд хүнтэй танилцдаг ч юм уу тэгээд айгүй тийм адал явдалтай 7 дугаар сар болно гэж харагдаж байна. За заримхнууд бол хоёр хүнээс алийг сонгох мэдгүй, заримхнууд бол нэг X гарч ирэх шинжтэй. Тэгвэл би 7 дугаар сар та нарын маань хин нэгнээс сонголт хийнэ гэж бол харагдахгүй байх шүү. Ерхэд нэг урсгалаараа яваад яах ихээ шийдвэрлэж чадахгүй те. За X-тагаа юусе холбогдоод уулзаад үзье энэ хүн яах гэдэг юм болооч гэх юм уу. Байр суурьтай байгаа. За энэ шинэ хүн маань таалагдаад байна. Тэгтээ энэ хүнтэй гоё болцоонд яваад үзье те. Цагийн зүгээр сайхан цугаатай өнгөрөөё гэсэн байдалтай хөнгөн маягаар хүлээж авах гэж харагдаад байна. Яах чаргагүй. Заримын нь бол ер нь баг ихэнхийнхээ хувьд бол X-ийг хүлээжсэн хүмүүс бол эсвэл тодорхой хэмжээгээр төр зургийн романтик харилцаатай байсан хүн чинь амьдрал чинь гарч ирнэ шүү. Дахин хэлээтэй нэг дугаарх юм хувьд бол яг хэний нөө гэж барьж авах сонголт хийхгүй чи илүүтэй өөрхөн эрхчлөө одоогийн байгаа амьдралд анхаарад урсгалаар яваад байх шинжтэй харагдаж байна. Lovers үзэрэн дээр гарч ирж байна. Тийм ээ, ерөөсөө түрүү миний сан хамгийн дээд талын бишээ сүлд байгаа фул үзэр гарч ирж байгаа энэ дээр хэлдэг чинь. Чи зүгээр л цагийг сайхан өнгөрөөх найзуудтайгаа байхтай өссөн хүнтэйгээ болцоонд явах эсвэл гоё контактлж хөнгөн хэлбэр чатлах ч юм уу иймэрхүү байдлыг нэг дугаарынхан маань сонгоно гэж харагдлаа. Тэгэхээр сонголтыг бол 7 дугаар сард хийх хэрэггүй харагдаж шүү. Гэхдээ атцтай байна. Заримхнууд бол 2 3 хүн ч гэдэг юм уу тэгээд анхаарлаа чиний араас хөөцөлдөг ч юм уу те. Чамаа болзоонд өрөх цагийн сайхан өнгөрөх санал тавих нэ гэж харагдаж байна. Тэгэхээр нэг амар стресстэй байх шаардлагагүй. Гэхдээ энэ бол маш их стресстэй байх хүмүүсийн хувьд бол юу гэхээр илүү нөгөө нэг өнгөрсөнтэй нэлээд чамаа гомдоожсэн ч юм уу хоёрын харилцаа нэлээд асуудалтай болоод салсан ч тэр хүнийг маш их санаж байсан. Тэгээ ядаж бүр мартах гэж ядаж байхад 7 дугаар сард гарч ирснээр ингээд толгойн өвчин болохтэй стресстэх зүйлүүд бол гарахаар харагдаад байна л да. Гэхдээ та нар манийхаа энийг бол тодорхой хэмжээгээр даван дуулж чаднаа гэж харагдаж байна. Учир зүг нь бол олч шинжтэй байна. За огт X ч юм уу ямар нэгэн байдлаар тийм асуудалгүй нөхөн амьтантай романтик харилцаа үүсгээгүй бол яах вэ? Хэснэ зүгээр хоёр хүний дунд ингээл яваад ах шинжтэй л харагдаж байна да синглчүүдийн маань хувьд бол энэ өөрсдөд нь хөгжөлтөл байхаар харагдаж байна. За нэг дугаарынхаа минь хувьд бол юм байна. За нэг дугаархны минь хувьд одоогийн байдлаар хамтрагчтай хостой хүмүүс юм. 7 сарын хайр дурлалын эрхийг төлөв ямар байх вэ гэдгийг харъя. Одоо хангалттай харилцсан баг. Энд нэг жоохон асуудлууд гараад ирлээ. За ингээд хосын харилцаатай хүмүүсийн минь хувьд бол зарим нь ер нь бол одоогийн хамтрагчтай нэлээд асуудалтай болохоор салдсан юм уу да гэсэн шийдвэрт хүрэх гээд байгаа харагдаж байна. Тэгтээ яг ч салахгүй 7 дугаар сард яах вэ гэхээр зүгээр ер нь хоёрын харилцаа болж бүтэхгүй гинтлийн асуудлууд үүсэх болохоор энэ хүнийг орхиод явчих тийм үү гэдэг байр суурьтай байгаа мэдрэмжүүд бас гарч ирж байна. Энэ хүний нэг хэсэгтээ зайгаа бариад ганцаараа байгаад одоогийн харилцаагаа цаашдаа өөрчлөх үгүй юу гэж заримын хувьд бол бодно. Заримын хувьд бол заавал салалт биш те. Яг чаргуу чи
ажлаар амьдралын шугам одоо шаардлага гардаг магадгүй хосоосоо нэг хэсэг хөндөй байх шинжтэй болохоор энэ бас түр зургийн салалтыг гаргаж ирж байна. Юу гэхээр те чиний гинт виз чин гараад сурахаар явах байсан бол сургалтын виз чин гана эсвэл ажил төрөл хийх гээд байсан бол тэр гадны виз чин гарснаар ингээд хайртай хүнээ удаан хугацааны романтик харилцаатай байсан хүнээ орхин явах шийдвэрт бол хүрэхээр харагдаж байна. Энэ бол салгалт бол биш. За зарим хүмүүсийн минь хувьд бол нэг виз миз хүлээж аваагүй гадшаа дотгошоо сурж ажиллаж амьдрахаар төлөвлөөгүй хүмүүсийн минь хувьд бол нэг харилцаан дээр асуудал үүсээд нэг хэсэгтээ тусдаа байгаад тухайн харилцаагаа цааш дахиж эхлүүлэх үгүй юу гэдэг талдаа нэлээд шийдвэртэй бодох хэрэгтэй гэж харагдаж байна. Нэг дугаархны минь хувьд бол хосын харилцаан дээрээ салахгүй байх бүхий л нөөц боломж бол та нарт бол байгаа. Энэ бол салах нийлхийн та нарын шийдвэрээс хамаарна гэж харагдаж байна. Ер нь бол жон харилцаанд баг зэрэг ирэлцээтэй заримын хувьд бол үйл ойлголцлоос болоод төр зүрийн завсарлага авахтай заримын нь яг чаргагүй амьдралын шугамар хол явах байж байгаа харагдаж байна. За зарим заавал ч гадны орн биш үж болно те. Магадгүй чиний хайтхан чинь найз залуу чинь эхнэр чинь ч юм уу те хөдөө орон нутагт ажилдаг байж болно шүү дээ. Үе тийшээ явдаг байж болно. Ийм болохоор энэ дээр нэг юм төр зүрийн холын зай бас харагдаж байна. Гэхдээ 7 дугаар сард хосуудын эмийн хинхэнийн хувьд бол харилцаан дээр салгалт байхгүй ээдрээтэй асуудалтай байгаа хосуудын юмд харилцаан дээр салгалт байхгүй төр зүрийн нэг юм үйл ойлголцол төр зүрийн нэг хэсэг хэдэн хоног уулзахгүй ч байдаг юм уу эсвэл хоёр биентэй юм хон бичихгүй ч байдаг юм уу тиймэрхүү саадууд бол байгаа харагдаж байна. Хоёрын хувьд бол юу вэ гэхээр ихэнх нь нэг дугаараа үзэж байгаа хүмүүсийн хувьд бол гэр бүл доктортой удаан хугацааны олон жилийн харилцаа холбоотой хүмүүс харагдаж байна. Эхнэр нөхрөөд эсвэл маш удаан үерхсэн хэдхэн сар үерхсэн хүмүүс бол ихэнх нь за 90% биш байгаа байхгүй юу? 80-90% нь бол 10% л байна. Тэ ихэнх нь бол маш удаан хугацааны доктортой харилцаатай хүмүүс. Та хоёр мань зөвхөн ингээд махан биений дурлал хийс илүү хоёр биентэйгээ зүүн сан сүнслэг байдлаар холбогдсон гайхалтай хосуудаа гэж харагдаж байна. За одоогийн байдлаар тэгээ заримын хувьд бол хамтрагчтай гомдоод хэсэг хол байх яваад өгдөг ч юм уу те ийш тийшээ яваад шийдвэрт хүрэх боловч их хэсэг бодож байгаа. За энэ хүү харилцаан дээр юу юм те ингээд буцаж одоо боломж гаргаад нийлъя гэсэн санаа бодолд хүрэхээр шинжтэй байна. За гэхдээ би нэг дахиад хермит хүзрийг би ингээд тодруулж хармаар байна. Хермит 2 хүзрэн хонжээлтэй. Гай өнийг утгагүй төр зүрийн 8 хоногийн салалт ч үйл ойлголцолж байж болно. Тэгээ явандаа бол гайгүй харилцаа чинь буцаж эвлэрчнэ гэж харж байна. Хэрв одоогийн байдлаар хэрүүл маргаантай салах салхи дээр тулаад байгаа хосод маань бол энэ бол төр зүрийн явдал нь 7 дугаар сард энэ асуудал чинь цэгцэрнэ. Салах зүйл бол байхгүй хэсгэн зургийн маргаан. За зарим нь бол яг үхээр тийм ээ ингээд аргагүй хүн ажил амьдрал ирэхээр ингээд холын зай үүсэх нь бол ойлгомжтой гэж харагдаж байна. Яг шаргуу бас асуудалтай маргаантай хосууд маань байна. Гэхдээ нэг салаад нэг 8-аас 10 хоног л салгалт болох байхтай үйл ойлголцох зүйлүүд. Гэхдээ буцаж ивлэрээд харилцаа чинь доктортой хэвийн үргэлжилнэ гэдэг зүйл бол энэ 7 дугаар сард бол гарч ин за нэг баг зэрэг инфo адармаатай токсик юм шиг үйл явдлууд бол 7 дугаар сард болж өнгөрөн. Гэхдээ гайгүй гэж харж салгалт бол байхгүй болохоор энэ дээр санаа амраарэ. Бодох хугацаа хэрэгтэй гэж харж ин заримын хувьд бол бодож болно. Гэхдээ хосоос хайртай юм олон жилийн те гэр бүл юм уу хос хамтын амьдрал хосын харилцааг эхлүүлсэн байж ингэж яаран шийдвэр гаргаж те юу юуны тухайгүй жоохон гомдонгуутай ч юм уу те салын сарны гэж бас хэлэхэд жоохон хоош тавиарай. Аазнаарай гэж бол энэ дээр сахиусуу зөвлөж байна. Чи өөрхөн дотоод зөв бэлэгтэй мэдрэмж дуу хоолойгоосоос тархиараа энэ одоо нэг логиктой бодох хэрэггүй зөвхөн мэдрэмж зөв сэтгэлээ сонсч иж алгуурхнаар бодож иж шийдвэр гаргаарай гэж байна. За ингэж чадвал харилцаа чинь цаашдаа доктортой үргэлжлэх юм байна шүү. За ингээд нэг дугаарынхны мэн 7 дугаар сарын ерхий төлөвийн таарад уншлага үгээр өндөрлөж байна. Таалагдсан бол лайк, сабскрайб дарахаа бити мартаарай. Баярлалаа. Баяртай.
За 2 дугаарынхаа минь таарад уншлаа да. Тавтай морил та нарын байна энэ сарын сахиусуудын өгөх зөвлөгөө юу байна гэдгийг хараад энэ сарын та нарын ерөнхий энерги ямар хөө байх вэ гэдгийг харан дараа нь та бүхний эрүүл мэнд ямар хөө байх вэ, анхаарах зүйлс юу вэ гэдгийг эхлээд харцгаая. За дараа нь тэгээд бүгдээрээ мэдээж ажил, карьер, мөнгө санхүү, хайр дурлал, детальчлаад үзцгэх болно. За таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. За ингээд snack буюу transformation могой хувирал гэдэг хүчээр гарчсан байна. You will be shedding old skin and emotions and transforming them into something bigger and better, changes in the wind, and you are at the center of it all as the catalyst. Smoothen the process, make sure that your intentions are clear and that you move forward with hope. За тэгэхээр энэ ерөөдөө ингэж хэлээ л да, хуучин арьсаа хаях цаг иржээ те. Та чи дотооддоо хоригдлуулсан хүнд энергиуд, гониг бухимдал те, айдас зэрэг сэтгэлийн хорыг ардаа үлдээж шинэ хүн болж хувирах үе шатандаа орж ийна гэдэг зүйлийг хэлж байна. Энэ бол гайхалтай мэдээ юм аа. Өөрчлөлийн гол зэг дээр байна гэсэн үг л дээ. Тэгээд энэ өөрчлөлт таны оролцоо те мэдээж дотоод шийдвэрээс эхэлнэ гэсэн үг. Та бол энэ шинэ эхлэлийн катализатор хүн юм аа гэж. Катализатор хүн гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн өөрчлөлт, хувирал, үйл явцын эхлэлийг тавьдаг, нөлөө үзүүлдэг хүнийг хэлд катализатор хүн гэдэг юм л та. Тэгээ өөрөө бүхнийг өөрчилж, хөдөлж, шинчилж байдаг тийм гаднаас хүчээр одоо шахаж альва зүйлийг хийдэггүй те, дотоодос гэрэл те эсвэл илүү шинэлэг санаа гаргаж байдаг тийм хүнийг өөрчлөлт хийдэг хүнийг каталист хүн гэдэг юм. За тийм байна. Итгэл найдварыг бол түлхүүр юм шүү. Ирээдүйн рүү айдасгүй итгэлгүй алхаарай гэдгийг бас сахиусууд маань зөвлөж байна те. Сэтгэлээ зэгцэлж зорилгоо тодорхой болгох хэрэгтэй. Хэрэг та дотоод хүсэл зорилгоо тодорхой мэдчихдэг гэгээлэг хүсэл эрмэлзэлтэй байж чадвал бүх зүйл зөөлөн амжилттай урснаа гэж энэ амьдралын чинь одоо процессд ажил, карьер, хайр дурлаж гэдэг юм уу. Ер нь бол амьдралын чинь зүйл өөртөө шинжилж хийж чадвал, зорилгоо бас тодорхойлж чадвал амьдрал аяндаа урсгалаараа зөөлөн өөрчлөлт орно гэсэн. Ер нь бол 7 дугаар сард маш тайван энергитэй харагдаж байна. Айхтар тийм стресстэй байх зүйл гарахгүй болоо да гэсэн мессеж бол надад ирж байна. 7 дугаар сард 2 дугаарын минь хувьд бол гихтээ харцгаая. За энэ дээр та нарын минь 7 дугаар сарын энерги King of Swords буюу элдний хаан гарсан байна. За тэгэхээр ерхий энергийн хувьд оюун ухаан, логик, дүгнэлт давангаалах сар гэж харж байна. Та энэ сар тодорхой зорилго гаргаж сэтгэл хөдлөлөөс ингээд байдлаар шийдвэр гаргах шаардлагатай болох нэ. Сэтгэл хөдлөлөөр биш, тэр толгоороо гэсэн үг тийм. Тэгэхээр шудраг байдал, бодит үнэлэлт, чухал байр суурь эзлэх юм байна. Та өөрөө ч бусдад таны үг бодлыг сонсоор, та өөрөө ч бусдад ч таны үг бодлыг сонсоход анхаарлаа хандуулаа гэж харагдаж байна. Анхаарах зүйлс нь бас юу вэ гэхээр энэ сарда шийдвэр гаргахдаа зөв мэдээлэлтэй тулгуурлаж шийдвэр гаргаарай те. Зөв үнэн зөв баттай мэдээлэлтэр гэсэн үг те. Сэтгэл хөдлөлөөр биш, баримт материалтай тулгуурж ямар нэгэн байдлаар амьдралд эсвэл ажил, карьер дээр тэгж шийдвэр гаргахыг хүсэж байна. Хүйтэн сэтгэлтэй мэд харагдаж болцсошгүй. Гэхдээ энэ нь тийм ч муу үг биш л те. Харин мэрэгэн шийдэл шаардлагатай цаг үеж байгаа гэлтгэж байна гэсэн үг. Тэгэхээр хэдий өөрөө чи шийдвэр бусдад агай хүүтэн хүндий баг зэрэг хэвцгий юм шиг санагдаж болох ч гэсэндээ энэ тал дээр нэг айхтар бас хэтэрхий их бодоод яах вэ те. Ерөөсө зүг гэж үзсэн шийдвэрээ хүчтэй хатуу ширүү харагдах боловч хийсэн дээрээ гэсэн үг. Харилцааны хувьд өмнө шудраг байх, бусдад шууд болон хүндэтгэлтэйгээр ярихыг хүсэж байна. Одоо бусадтай те шудархан мөртлөө хүтэн үндий байсан ч хамаагүй баг зэрэг хүндэтгэлтэй яриараа. Тэгэх юм бол нэг өөрөө чинь ажил, карьер дээр магадгүй те бусадтай ямар нэгэн байдлаар бизнес харилцагч байд юм уу. Энэ тал дээр арай зөөлөн бууж өгөн гэсэн үг.
За энэ сард магадгүй та нар маань хууль эрх зүй, албан бичиг гэрээ хэлцээтэй холбоотой зүйлсүүд нэлээд анхаарал хандуулах шаардлагатай тий. Томоохон гэрээнд гарын үсэг зурх, албан бичгийг бичтэй танилцах энэ төр гэдэг иймэрхүү зүйл ажил карьер дээр гарахаар бол энэ дээр нэлээсэн анхаарал хандуулах хэрэгтэй бас сар гэж харагдаж байна. За энэ сард бол та нарын маань хувьд өөрсдийнхөө бодлыг шүүн тунгааж томоохон алхам хийх боломж гарч магадгүй сар харагдаж байна. За ерөөхдөө энэ сард бол хурц ухаантай байхтай, ерөөхдөө шийдэмгий байх төлөвтэй 7 дугаар сар 2 дугаарын маань хувьд бол харагдаж байна. За эрүүл мэндийн хувьд болохоор Queen of Swords буюу элдний хатан гарч ирсэн байна. Энэ хүзэр нь таныг бол эрүүл мэндтэй маш логик бодиттой хандлага гаргах хэрэгтэй гэлтэгдэх хүзэр, сэтгэл хөдлөлөөр бусдын ухаан бодлороо эрүүл мэндэд дүгнэх шаардлагатай ба үр дагаврын сайн ойлгох хэрэгтэйг анхааруулдаг хүзэр уучлаарай. Тэгээд хэрв ямар нэгэн зүйл одоо тий санаа гэдгийг чинь бодлыг чинь зовоож байвал шууд лимлэгт хандах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд хатны Queen of Swords сэтгэл хөдлөлөө дотроо хадгалж бусдад харуулахгүй байхыг илтгэдэг тиймэрхүү зан характертай хүнийг илтгэдэг болохоор энэ сар та нар маань сэтгэл зүйн дарамт, стресс, хуримтлагдсан байх магадлал өндөр байна, ганцаардахтай сэтгэл санаа тэнцвэргүй байдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ тал дээр юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр би физиологийн хувьд бол айхтар асуудал байхгүй байх. Ерөөхдөө юм маш их стресс, дарамтуудыг өөртөө хуримтлагдсанаас өнөөс болоод тодорхой хэмжээ нэг би хааж би тавуурхтай ч юм уу тиймэрхүү зүйл байгаа болохоор аль болох тайван байж сэтгэл дотор хуримтлагдсан зүйлээ гадагшаа гаргах хэрэгтэй нэг дотгошоо хадгалаад байхгүй бас өөр чин амьдрал чинь ямар асуудал байна. Тэгээ юу бухимдуулж байна, стрессээ ер нь гадагшлуулаа гэдгийг бол сахус үзүүлж байна. Тэгэх юм бол айхтар носто сэтгэл санааны дарамтанд ороод харахгүй байна л да. Бие махбодын хувьд гэхээс илүү сэтгэл зүйн хувьд нэг юм стресстэй өвчлөх гээд байх зүйл бол байна тий. За яг заримдаа энэ хүзэр маань болохоор эмэгтэйчүүдийн ч юм уу нөхөн өрчмөн асуудал, сарын тэмдэг алдаадаг ч юм уу тиймэрхүү асуудлуудыг бас гарч болохыг илтгэдэг хүзэр. Тэгэхээр хүүхнүүд маань ямар нэг асуудал байвал эртхэн шинжилгээ өгөөрэй те ихтгэлрүүлэлт ордог ч юм уу эсвэл ямар тач нэг эход харуулдаг ч юм уу те нэг тодорхой хэмжээгээр эрүүл мэндэд анхаарахад илүүтэхгүй сар шүү гэдгийг бол харуулж байна. За эрүүл мэнд дээр би юм бай сэтгэл санаагаа тайван байлгах, стресс бухимдаа гадагшин гарга, хүмүүстэй ярилцдаг, дотроо онгоолог ойлголцдог үйлнийх айхтар өвдөж халдаад ах энэ сар бол 7 дугаар сар байхгүй. За зарим нэгний хувьд эмэгтэйчүүдийн асуудал үүсч магадгүй болохоор арга хэмжээ авч анхаараарай гэж зөвлөе. Амьдрал явандаа сахиусуудын зөвлөөг бол түрүү хэлсэн байгаа те 7 дугаар сарын энергиуд бол за ерөөхдөө ийм байна. За төрсөн гэж. За одоо тэгэхээр 2 дугаарх нэмэн синглчүүдийнхаа 7 дугаар сарын хайр дурлалын ерхий төлөвийг харъя. За ямар үйл явдал та бүхэнд минь тохиолдох вэ гэдгийг харцгаая. Sorry. Ажил карьераас эхлэх юм байна. За ингээ ерөөсөө 2 дугаар нэмэн ажил карьер те 7 дугаар сард ямар хөө байх вэ гэдгийг харъя. За бас мэдээж Oracle хүзрөө зөвлөгөө үзэл татаж нэмэлтээр гаргаж ирнэ. Сахиусууд нь хэлээч 2 дугаархны мэн ажил карьер мөнгө санхүү 7 дугаар сард ямар байх вэ? За дахиад жоох ойлгохгүй. Тэгээд талын хүзэр дээр Ace of Wands гарч ирсэн байна. Энийг ин тавьчих. За цэгцтэй харагдаж байна. За эхлээд одоо хар нэмэлтээр та 2 дугаарх нэмээд 7 дугаар сард ажил карьер мөнгө санхүүтэй өгөх зөвлөгөө хүзрийг татаж гаргаж ирээд
За тэгээд би та бүхэндээ тайлбарлаж өгье. За 2 дугаарны анхаарах зүйлс юу вэ? 2 дугаар сард. Окей, wrong decision буюу буруу шийдвэр. Окей. За ерөнхийдөө миний мэдээснээр бол та нар маань энэ 7 дугаар сард бол нэлээд ачаалттай ажиллах шинжтэй боловч маш их ачаалттай ажилласан одоо үр дүнгийнхаа үр шимийг хүртэх сараа гэж харагдаж. Мөнгө санхүүгийн байдал өмнөх саруудыг бодвол нэлээд гайгүй огцом сайжрах шинжтэй байна. Одоогийн байдлаар ажил карьертэй ч бай, одоо тогтсон ажилтай ч бай, ажилтгүй ч бай хүмүүсийн хувьд бол 7 дугаар сард ерөнхийд нь санхүүгийн байдал сайжирна гэдээ ойлгочих хэрэгтэй. Ажил төрөлхгүй удаан хугацаанд ажил хайж ирсэн хүмүүсийн маань хувьд бол энэ сард нэг 7 дугаар сард өнгөж гараа үгүй юу, гайгүй ажил төрөл бол ороод хийчин санаанд чинь нийцсэн ажилд орно гэж харагдаж байна. За заримын хувьд бол гадагшаа явахаар төлөвлөх та 7 дугаар сар харагдаж байна те. Эсвэл ажлаа солих, эсвэл одоогийн хуваараа хийж байгаа бизнесийнхаа байршлыг солихоор төлөвлөх. За эсвэл гадны орлоо явж ажиллаж амьдрах гэх мэтлэн төлөвлөгөө гаргана гэж 7 дугаар сард бол харагдлаа. За тэгээд хэрвээ та нар маань бизнесийн хамтрагч хайж яваа, итгэлтэй түнш хайж байгаа хүмүүс байгаа бол 7 дугаар сард сайн итгэлтэй найдвартай байж чадах бизнесийн хамтрагч түншээ олох нь байна. Заримын хувьд бас ажил карьер дээр үүсэлтээр рамаас эхлэх шинжтэй байна. За энийг бол би дараа нь хайр дурлалтай тусдан ярив. За маш их ажилласан, нуруунд дээр маш их ачаа үүрж явсны тэгээд дээрс нэлээд хичээнгүү одоогийн хийж байгаа ажил карьер эсвэл хувийн бизнестэй байдаг ч юм уу. Маш их судалгаа шинжилгээ явуулсны үр дүн та зоосны хаан болох нь. Зоосны хаан маань болох нэлээд сайн тогтвортой мөнгө санхүүгийн орлого элбэг дэлбэг байдлыг илэрхийлдэг хөзөр байгаа. За тийм болохоор өөр чи маш их аз жаргалтай, энергитэй байх нь гэсэн та нар яг л юу гэм дэ нар шиг гэрэлтсэн аз жаргалтай, хүчтэй энергитэй байх нь ажил карьерээр зэн амжилт гаргана, мөнгө санхүүд гэсэн нэмэгдэх сайхан 7 дугаар сар байна. Гэвч эндээ сайн ажил сар байна. Буруу шийдвэр гаргаж болох. Reckless behavior can lead to bad consequences. Think before. За тийм ч ерөөхдөө хийхээс өмнө сайн бодохгүй бол те ерөөхдөө алдаа гаргаж магадгүй шүү. Тийм болохоор шийдвэр гаргахаас өмнө сайн бодоорой. Яарч болохгүй томоохон хөрөнгө оруулалт хийх эсвэл хүнтэй хамтрах ч гэдэм үү бичиг цаасан дээр гарын үсэг зурх энэ төр дээр 7 хэмжижнийг огтолтой ерөөдөө сайн бодож нэгтгэл шийдвэр гаргахыг бол сахиусаа зөвлөж байна. За ямар нэгэн байдлаар ажиллаа солих гэж бодож байгаа хүмүүс одоогийн байдлаас би газараасаа та ингэ төлөвлөө би өөр ажилд орё. Одоогийн ажил минь таалагдахгүй байна гэхэд одоо ямар нэгэн газар ажиллаж байгаа хүмүүсээ 7 дугаар сард хүсэх юм бол дараагийн ээлжид ажиллаж юм бол болтно. За ажил төрөл хайж байгаа хүмүүсийн хувьд бол асуудалгүй ажил олцсноор санхүү мөнгө нь сайжраад явчнаа гэдгийг бол дахин хэлье. За тэгээд хуваарь бизнес хийдэг эсвэл ямар нэгэн газар ажилладаг хүмүүсийн минь хувьд шаргуу хөдөлмөрийн үр шимийг амтан зарим нэг нь хэрэг албан газар ажилладаг бол та нар маань тушаал дэвшиж магадгүй харагдаж шүү. Тушаал дэвших эсвэл ядарчлал цалингаа нэмэгдүүлэхтэй ингэснээр юу нь бол маш их эерэг үр дагавар ажил карьер мөнгө санхүүдээр 2 дугаархны минь хувьд бол гарч ирнэ. Ерөнхийдөө 2 дугаархны хувьд бол 7 дугаар сард ямар ч ажил карьер дээр ямарч байр байдалтай хүмүүс үзэж байсан байх хамаагүй энэ сар та нарын мөнгө санхүү сайжрын тодорхой хэмжээний ажил дээр амжилт гаргах, эерэг үр дүн авчрах азтай 7 дугаар сар байх нэ гэдгийг ойлгоод авчих хэрэгтэй байна. За тэгэхээр баяр хүргэе да. За ажил карьер дээр бол ойлгомжтой байсан бахаа гэж найдаж байна мөнгө санхүүний хувьд. За одоо синглчүүд юм байна. Хайр дурлалын ерхий төлөв байдал ямар байх вэ? За энэ сард ямар үйл явдал болох вэ гэдгийг бүгдээр харъя. Sword, 6 of. Behind you болоод байна.
Окей. За. Аюу ойлгомжтой байна. Дээд талын хүзэлдээ lowers хүзэл гарч ирсэн байна. За заримсаа удаан хугацаанд сингл явсан хүмүүсийн маань хувьд эсвэл салаад нэг саяхан салсан те сингл болоод удаагүй ч хүмүүс байж болно. Зарим нь утсан ч байж болно. Тодорхой хэмжээний хэдэн сар сингл байсан дор ээж те 6-7 сар сингл байсан, зарим бүр жилээс илүү хугацаатай сингл байсан хүмүүс байх. Байна. Тэгээд заримийнх нь хувьд бол X нь гарч ирнэ гэж харагдаж байна. Өнгөрсөн чамайг маш их гомдоод шахлуулсан те сэтгэл зүрх чинь зовоосон. Заримийнх нь хувьд бол зөвхөн шахлуулгач биш өөр юм хүнтэй те харилцаа холбоотой байж чамаа хуурам ихсний улмаас чи гомдоод салах шийдвэр гаргасан байсан тийм токсик харилцаатай гэх юм уу хэцүүхэн харилцааг чи даун туулж байсан. Одоо ерөөхдөө бол уул нь бол эдгэрэх шатандаа явж байгаа хүмүүс бол харагдаж байна л да өнгөрсөн мартаа дайлуулах илүү тайванж урсгал руу орж байгаа хүмүүсийн хувьд яг ингэ сэтгэл санаа тайван болоод ирж ийсэн чинь жоохон муухай орилч юм уу гай газар дороос гэдэг шиг X нь гарч ирээ те буцаж нийлхий уулзъя миний буруу гэж хэлээ сэтгэл санааг нь улам эргэлзүүлэх шинжтэй байна. Тэгэхээр та нар маань ерөөхдөө бол нэлээд тийм байр суурьтай, хатуу чанга байр суурьтай хандхаарай. За энэ хүнд боломж өгвөл дахиад хуурах магадaltaй болохоор энэ хүнд боломж өгөхгүй байсан дээр ингээд салсан бол салсан нэгд дууссан амьдрал ингээд тэр чигээрээ дуусгасан дээр бахаа гэдэг шийдвэрт ихэнх нь хүрэх гээд байгаа харагдаж байна. Тэрний хажуугаар бас яагаад ингээд X чинь гарч ирэхэд те ингээд бас хуучин харилцаатай хүн нэг нүүр өгөхгүй байгаад байх вэ гэхээр шинэ хайр дурлал бас гарч ирэхээр харагдаж байна. Илүү амьдрал чинь те 7 дугаар сард чамааг чамд илүү тогтвортой харилцаа амлах их хүн гарч ирнэ гэсэн үг. Одоо юу гэхээр хитгэн уулзаад болчихгүй эсвэл заримдаа чамд сайн ч юм шиг, гүү ч юм шиг нэг хэсэг амьдрал чинь байсан гинт алга болол нэг яах гэдэг юм мэддэхгүй зарим нэг хүмүүс байдаг штэ. Тийм хүн биш маш тогтвортой бат бөх харилцааг амлах их хүн 7 дугаар сард гарч ирэх болохоор X-ний хүлээн авахыг бол хүсэхгүй харагдаж байна. За ямар нэгэн байдлаар те урт хугацаа ямар нэгэн X байхгүй ч гэдэг юм уу те тийм хүмүүс байгаа бол яах вэ? Тогтвортой харилцаа бий болох хүн амьдралч нэг утгагүй 7 дугаар сард гарч ирнэ. Ихэр төлтөө soulmate-тай уулзах магадлал маш өндөр байна. Синглчүүдийн маань хувьд бол энэ сардаа гэж харагдлаа. За тэгээд энэ бол хэсэг бүлэг хүмүүс хамаатай хин X-га бодож байгаа ч юм уу саяхан харилцаа дууссан эсвэл жил гарангийн өмнө ч хамаагүй хугацаанд харилцаа дууссан бай X чинь гарч ирнэ. Чиний хувьд бол шийдвэр гаргах нь бол нэлээд хүндхэн байх магадaltaй байна. Нэгд дуусгасан харилцааг энэ чигээр дуусгаад явах уу энэ хүнийг буцаж амьдралтаа оруулж ирээд харилцаагаа авч үлдэх үү гэдэг шийдвэр дээр хүрнэ. Тэгэхээр би энэ нэг жоохон тодруулга гаргаж ирээ. Энэ хүнд хэрэгтэй X-тэй боломж өгөөд өвцөх юм бол цаашдын харилцаа ямар байх вэ гэдэг талаас харъя. Энэ дээр бас хэд боломж өгөх магадгүй нуудад харилцаа чи илүү бат бөх байх боломжтой хөлцөд гарч ирж байгаа боловч би энэ дээр confirmation тодруулга хийх хэрэгтэй гэж харлаа. За X-тэй боломж өгөөд үзвэл цаашдын харилцаа ямар байх вэ гэдэг харъя. Six of Cups тодруулъя. Three of Cups Moon гарч ирлээ. Ер нь нэг боломж өгөөд хиймэл юм байна. Дахиж боломж өглөө гэхэд энэ хүн өмнө чамаа хуурж те өөр араа чинь тавьж гисмэл дахиж тэр үйлдэл гаргах шинжтэй харагдаж байна. Харилцаан дээр чи өөртөө ихтэй байх хэрэгтэй, өөрийнхөө стандартыг доогуур үнэж болохгүй гэдгийг бол харуулж байна. Тэгэхээр яг юу гэхээр энэ удаа боломж өгүүлэхэд дахин алдаа гаргах эсвэл те за хуурдгүй маа гэхэд дахиж одоо сэтгэл санааг чинь зовоохтой харилцаан дээр яах гэдэг нь мэддэхгүй ингээд чамаа шаналгах зүйл гарах шинжтэй байна ирээдүйд төлөвнө. Тэгэхээр та нар маань сайн бодож байгаа үйлдэл гарах хэрэгтэй. За бусдаараа X өлөөгүй синглчүүдийн маань хувьд бол энэ сардаа нэг удахгүй би хэлсэн те. Чам нэгэн доктортой харилцаа амлах хүн гарч ирнэ. Энэ харилцаач маш удаан бөгөөд бат бөх харилцаа байх шинжтэй. За энэ хааны ажилд авч учирч магадгүй яагаад вэ гэхээр энэ дээр lovers болон six of cups хөлсөөр гарч ирж soulmate болон ихэр дөөл байх боломжийг илтгэдэг хөлсөөр байгаа маа. Тэгэхээр Азтай нэгнүүд нь 7 дугаар сарда та нар маань те ингээд за энэ хааны ажил ихэр дөөлтэйгээ учрах нь байна. Синглчүүд маань за заримх нь хувьд бол X-тэйгээ нэлээд орооцолдох шинжтэй тий харилцаан дээр шийдвэр гаргах шинжтэй. Гэхдээ ер нь бол миний мэдээснээр ихэнх нь бол
ахиж сэтгэл зүрхээ шахлуулахгүй гэж шийдээд ер нь бол хуучин X нь хэдий гарч ирсэн чинь тавьж амьдралаасаа явуулах шинжтэй байна гэж бол харагдаж байна. За синглчүүдийн маань хувьд бол нэг юм байна. Lovers. За тэгж харагдаж байна. За одоогийн 7 сард 2 дугаархны маань хувьд бол хостой тийм хэрэгтэй нөхөртэй найз залуутай хүмүүсийн маань хосын харилцаа ямар хөө байхгүй гэдгийг харъя. Би жоохон 2 дугаарны жоохон хурдан яриад яваад байна уу. За тэгтээ ерөөхдөө ойлгомжтой бүх мэдээллийг өгсөн гэж бодож байна. энэ жоохон онцгүй болоод байна. За хосууд маань асуудалтай байна. Дээд талын хөлстэй Hermit гарч ирлээ. Тэгэхээр одоогийн байдлаар хостой хүмүүсийн маань хувьд бол харилцаан дээрээ салдаг ч юм уу эсвэл харилцаагаа цаашдаа өргөжлүүлэх үү гэдэг хүндхэн шийдвэртэй нүүр тулнаа гэж харагдаж байна. Магадгүй одоогийн байдлаар чи нэг бол чамд амьдралд чинь сонирхлыг чинь татсан өөр хүн гарч ирсэн эсвэл там чиний хосод ч байд юм уу. Гэхдээ миний мэдснээр бол илүү чиний хайртай хүн чинь цаана амьдрал нь өөр уулзч учиж байгаа хүн байгааг мэдснээр чиний нэлээд сэтгэлийн шаналгаатай байгаа гэж харагдаж байна. Тийм болохоор одоогийн байдлаар харилцаа яг салах уу нийлэх үү гэдэгтээ учраа олохгүй ингээд юм гацсан байдалтай байна. Чам дахиж бодох цаг хугацаа хэрэгтэй байна. Чи яарн шийдвэр гаргахыг хүсэхгүй байна. Ухаалаг хандахыг хичээж байгаа харагдаж байна. Гэтэ надад сайн мэдээ байна. За заавал энэ бас тэгээ гурдч итгээдээс болохгүй байж болно. Одоо чиний хамтрагч чамд онцгүй хандах, гомдоо хайр халамж тавихгүй болмаас чи харилцаан дээр эргэлзээ салдаг юм уу гэсэн бас бодол тээж байгаа хүмүүс бас байж болно шүү. Гэхдээ 7 дугаар сарда юу байна гэхээр хэдийн нэг хэсэг энэ хоёрын харилцаанд хостой хүмүүсийн минь харилцаанд маань юм яг салах нийлэлтээр тулах ч юм уу үйл ойлголцолтой тэ ингээд зовлонтой, стресстэй харилцаа байх боловч хоёр бинийгээ гих сэтгэл байгаа болохоор ерөөдөө ялангуяа чиний хамтрагч чинь юм уу хоёр хоёлаа ярилцаж ярилцсны үндсэн дээр харилцаа чинь дахиад шинээр эхэлнэ гэж харагдаж салалт бол байхгүй. Хэсэг яг юм салах гэдсэн төрөн дээр байсан харилцаа чинь буцаж хоёулаа ялцаж шинэ боломж өгөөд хичээгээд үзнэ гэж харагдаж байна. За энэ дэр хэн үзэл бодлоо төрүүлж илэрхийлэх чи эсвэл хамтрагч нь үү гэдэг юм. Эсвэл confirmation хийгдэх. Cups. За салалт бол байхгүй турж салангаа алдах боловчтой асуудал үүсэх боловч харилцаа тогтвортой байх талбарсараа гэж харагдаж байна. За миний мэдснээр бол илүү чиний нэг хамтрагч чинтэй хоёлаа одоо ингээд хэрэг би буруу юм хийсэн бол намайг уучлаа ахиж юм алдаа гарахгүй хоёлаа ингээд за ялангуяа өөр хүүхдтэй хүмүүсийн минь хувьд өөр хүүхдүүдэд бодоод ингээд яаран шийдвэр гаргаад яах юм бэ хоёлаа харилцаа авч үлдээ засаж залруулъя гэдэг шийдвэр гаргаж хоёр хин ярилцсны үндсэн дээр энэхүү асуудлуудаа шийдвэрлээд буцаж харилцаа чинь хэвийн аз жаргалтай болно. Өөр хүүхдүүдтэй хосын харилцаатай хүмүүс маань аз жаргалтай тогтвортой болно. Нэг 7 дугаар сард магадгүй энэ энерги бас өнгөрсөн 6 дугаар сард байсан байж болно. Маш докторгүй салах нийлэх дээрээ тулаад байсантай бүр салахтайр тулаад маш их зовж исэн харилцаанаас болоод хоёр хэсэг тусдаа байсан байж болно зарим хүмүүсийн маань хувьд хэдэн сар хэдэн 7 хоног хоёр биентэй уулзахгүй байжгаад
эргэж нийлэхийг бас 7 дугаар сарын бэлэгдэж болно. Ер нь заримхын хувьд бол холын зайнтай нэг хэсэг уулзаагүй. За баг ингээд салхандаа гэж бодсох харилцаа. Азарт хоёр ярилцаад хоёр бие нэгэ сэтгэл байгаа болохоор бүх проблемуудаа шийдээд асуудалтай байсан хосын харилцаанд буцаж шин сайхан аз жаргалтай боломж тогтвортой ирээдүй гарч ирэх нэ 7 дугаар сард. За заавалчгүй тусдаа байсан нэг хэсэг салцсан биш хүмүүс бас энд бол байгаа. Үзэж байгаа те харилцаа чинь нэг жоох асуудалтай жи гомдсон чамаа гомдсон байж болно. Тэр хүн чинь чам дээр өөрөө уучлахгүй яриад харилцаа чинь буцаа тогтвортой болно гэж харагдлаа хосууд маань. Тэгэхээр 7 дугаар сар хосууд маань нэг юм жоохон адармаатай хайр дурлалтай нэлийн эргэлзээтэй савлгаатай байх боловч сарын дундуур хавцаа гэхэд бол ирэхэд асуудлууд нь цэцрээд явчнаа гэж харагдлаа. 2-3 хоногт гэх юм уу. 7 дугаар сарын эхний 2-7 хоног ч юм уу да гэж харагдаж. За тэгээ удаан хугацааны турш цэремийнхнүүд хэдэн сар яг яах гэдэг мэддэггүй байсан хосууд байж болно те. Нийлээд байгаа юм шиг салаад байгаа юм шиг тэгсэн мөртлөө хоёр бинтэйгээ зууралдаад яг салж шүүхгүй. Байсан нэг юм ойлгомжгүй харилцаа чинь 7 дугаар сарда цэгцрээд нэг талдаа гараад нэг талдаа шийдвэр гарах шийдвэр нь юу вэ гэхээр шинэ хайр дурлалын эхлэл тогтвортой харилцааны эхлэл байна гэж харагдлаа. За тэгэхээр санаа зовлох зүйлүүд та бүхний минь зовлон тэг ганцаардл 7 дугаар сард дуусгах болно гэдэг надад сайхан мэдээ байна. За ингээд 2 дугаарыг нэмээ 7 дугаар сарын ерхий төлөвийн таарад уншлаг үгээр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, сабскрайб дарахаа бити мартаарай. Баяртай. За 3 дугаарынхан минь таарад уншлуудаа тавтай морил та нарын минь 7 дугаар сарын ерхий нэрэг ямар байх вэ гэдгийг үзээд эрүүл мэнд бас анхаарах зүйлс юу вэ гэдгийг үзээд мэдээж сахиусуудын зөвлөгөө гаргаж ирсэн эдгээр 3 хөзрөөс эхэлье. За үүний дараа мэдээж бүгдээрээ ажил, карьер, хайр дурлал, мөнгө санхүүгээд детальчилсан таарад уншлаг хийх болно. 3 дугаарынхан маань энэхүү сүнслэг чулуун бөгжийг сонгосон хүмүүсийн групп. За тэгэхээр эхлээд би сахиусуудын зөвлөгөөнөөс эхлэе. Rapid cleverness буюу туулай ухаалаг байдал гэсэн хөзөр гашиж байна. If you have been going through difficult times, it is time to think outside the box to find a solution. This is also a reminder to avoid neglecting your creative side. If you have let creative projects lapse, it may be time to pick them back up again. За тэгэхээр ийм л юм байна. Сахиусуудын зөвлөгөө болохоор хэрв та тийгээс сүүлийн үед хүнд хэцүү зүйлс туулсан бол хуучин арга барилаас өөрөөр сэтгэж хуучин арга барилаас салаад өөрөөр сэтгэж хайрцагнаас гадуур сэтгэгтэй хайрцагнаас гадуур сэтгэх шийдэл олох хэрэгтэй байна гэж. Тэгэхээр одоогийн ажил, карьер ч юм уу амьдрал, мөнгө санхүүгийн асуудлууд дээр ингээд тэг ямар нэгэн асуудал байгаа бол ерөөсөө шал арга барилаа өөрчил, өөрөөр сэтгэх хайрцагнаас гадуур сэтгэхэ гэж бол сахиусууд зөвлөж байна. Хэрэг одоо ерөөхдөө ингэж чадсанаар бас тодорхой хэмжээтэй ажил, карьер ч юм уу мөнгө санхүү дээр амьдрал дээр тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх чинь тус болно. Тийм болохоор энэ дээр cleverness буюу ухаалаг байдал гэдэг хүсээр гарч ирээд байгаа юм. За бас энэ хүүхүзэр нь мөнтэй бүтээлч чадвараа орхитуулахгүй байхын сануулга. Өөрхөн ажил хичээнгүй байдал бүтээлч чадвараа орхитуулахгүй байх хэрэгтэй сануулж байгаа. Хэрвээ өмнө эхлүүлээд зогсоосон уран бүтээл, за төсөлтэй ажилтны сонирхолтой санаанууд байгаа бол одоо тэдгээрийг дахин сэргээхэд тохиромжтой цаг. Эхлүүлээд хайцсан зүйлээ байвал өмнөхөө буцаж нэг дахиад сууж хараад те эхлүүлэх хэрэгтэйгүй юу гэдгийг бодоод нэг хараад үзээрэй гэж байна. Маш хэрэгтэй гэж магадгүй. Тэгээд сүнслэг агуулгын хувьд бол туулайн хурц мэдрэмж, сэргэлэн ухааны бэлэгдэл байдаг. Энэ сар таны амьдралын асуудлууд зөөлөн гэхдээ ухаалаг арга замаар шийдэгдэх те боломжууд байна гэж бас сахиусууд бол зөвлөд байна. Тэгэхээр энэ сарда ухаалаг бай, ажилч хичээнгүй бүтээлч байдлаа битгий орхигдуул жоохон залхуурхаа бол туулаа бас айгүй хурдтай амтан тийм үү. Тэгэхээр жоохон ингээ залхуурахгүй хөшөө. Хурдан хурдан сэтгэад хурдан хөдлөөд асуудлуудаас гарах хэрэгтэй гэж сахиусууд зөвлөж байна. Тэгээ дотроо байгаа бүтээлч авьяас чадвараа ил гараг тэгээ хүндрэлүүдийг, асуудлуудыг боломж гэж хар эргэж эхлүүлэх зүйл байгаа бол битгий хоошлуулаа гэдгийг сахиусууд зөвлөж байна. Тэгэхээр урагшаагаа давшлаад бай, жоон хурдтай бай, залхуурахгүй бай гэж энэ сарын сахиусуудын зөвлөгөө шүү. Тэгэхээр 3 дугаарх юм байна. Энэ дээр анхаарах юм байна. За энэ дээр бас л judgment буюу шүүлт гэдэг том аркан хүзэр гарч ирсэн байна. За тэгэхээр
хөзөр гэсэн мэт энэ маш хүчтэй гүн гүнзгий утгатай хөзөр юм те. Шинэ эхлэл ухаарал, дахин төрөл сүнслэг сэрэлтийн дохой болдог хөзөр. Тэгээ ерхий энергийн сард бол дотоод шүүл ухамсарын сэргэлт болж ирнэ гэсэн үг. Өөрийнхөө дотоод ухамсарлууга харах өөрийгөө шүүхтэй. За ер нь надад ямар алдаа дотоод байна вэ гэдэг тал руугаа дотоод руугаа өнгөж харах энергитэй сар гэж харагдчихээн. Тэгээд ямар нэгэн шийдвэрийг дахин эргцүүлж бодохтой би яг хин бэ гэсэн асуултанд бас хариу олж магадгүй те. Би үнэхээр юм бэ? Би энэ ажил төлөвийг яах ёстой юм бэ? Энэ амьдралд би ямар шийдвэр гаргах ёстой юм ч гэдэг юм уу? Ийм ухаалаг байлаа нэлээд хандах сар энергитэй харагдаж байна. Зарим зүйл шийдвэр гаргах үе шат бий болж болно те. За тэгээ энэ сад бол нүгэл буян үнэн худлын илэрхийлэгч тод харах энергитэй гэсэн үг юу. Бүгдийг маш цэврээр харна гэсэн. Хин худлаа ярьж, хин үнэн ярьж байна те. Хин нүгэл үлдэж байна гэдгийг маш сайн цэлмгээр харах энергитэй сараа гэсэн. Бүгдийг нүцгэн үндээр нь харна гэж энэ хөзөр дээр бол хэлж ин та нарын нэрийг. Тэгээд ерөөхдөө бол ингэж одоо өөр нүдээр өмнөхөөсөө эхэлж харснаа дотоод гүнзгий сэтгэл рүү өнгөрснөө те. Энэ бол өөр чинь өөрийгөө буушлах болон те бусдыг уучлах. Тэгээд альва зүйл ямар нэгэн зүйлийг орхидуулсан бол эсвэл шинэ амьдрал эхлүүлэх, шинэ харилцаа эхлүүлэх, шинэ ажил төрөл, бизнес эхлүүлэх ч байд юм уу. Тим энергитэй сар гэж бол харагдаж байна. Тэгэхээр бүгдээ шинээр эхлэх боломж байна гэсэн үг. За анхаарах зүйлс нь гэвэл өнгөрсөнтэй гэвлэр өнгөрснийг март ямар нэгэн зүйл болж бүтээгүй харилцаа байдаг бол одоо хүртэл тэр энэ дээрээ те ингээд сэтгэл чинь хородоод ах хэрэг өнгөрснийг үлдэнхөө тэрнтэйгээ эвлэрээ хуучин алдаа гэмшил эсвэл өөртөө ууралж явсан зүйлсийг уучлах цаг иржээ гэж сахиусууд хэлж байна. Хуучин зүйлээ тавьж явуулж ич тийм ээ дараагийн шин зүйлийг амьдралтаа оруулна, шин зүйлийг амьдралчин шин төвшөнд гарна шүү дээ. Тэгэхээр хайр сэтгэлийн асуудал эсвэл гэр бүлийн асуудал, найз нөхөд ажил карьер дээр гаргасан зүйлүүдийг орхиж явуулж өөрийгөө уучлах хэрэгтэй. За шүүмжил гомдлоос ангид байх хэрэгтэй тий. Хитрхийх өөрийгөө шүүмжлэх эсвэл хүмүүс өөрөө чи хитрхий шүүмжлэх вэ гэж айх хэрэггүй гэсэн. Яг л тэ хүмүүс шүүмжлэг яриул ярьж л тэдний үед заримдаа ингээд хүмүүстэй хүмүүний амьдрал хитрхий хөндлөнгөөс оролцож тусалдгүй байж тэ ингээд буруу зүгийг ойлгохгүй байж хамгийн түрүү шүүмжлэхээ боддог хүмүүс маш олон байдаг. Тэгээ тэр хүмүүсийн их амар хүн дээр хүлээж аваад хэрэггүй зүгээр тэр хүмүүсийг нэг ч яасан үг нэг ч хэрэг оруулаад нөгөө ч хэрэг гаргаа ичгаа энэ өөрт чинь илүү хэрэгтэй. Яг бол энэ сард ямар ч хэрэггүй шүүмж сонсох юм байна. Хүмүүсээс ямар ч амьдралчих хэрэгтэй зүйл байхгүй. Өөрийгөө ч битгий шүүмжил, өөрийгөө бас уучлж өгшөө гэсэн үг те. Өөртөө бас хитрхий хатуу битгий хандарэ гэж байгаа юм. За тэгээд өөрийнх нь зүрх сэтгэлээ сонсох хэрэгтэй, уламжлалт сэтгэлгээнүүдээ салах хэрэгтэй. Уламжлалт сэтгэлгээхээр аягүй тийм хуучинсаг сэтгэлгээч байд юм уу те. Заавалчгүй нэг иймэрхүү зүйлийг ингэж л өмнө хийж исэн ч гэдэг юм. Ийм сэтгэлгээнээс салах хэрэгтэй байна. За сүнслэгээр бол энэ үзэр хэлэхэд бол өөрөө чи хувьд энэ сартаа дахин төрж байгаа мэдрэмж авах шинжтэй байна. Хувь тавилгын дагуу өөрийгөө илүү том хэмжээний зорилго өөртөө гэдэг мэдэрч эхлэх боломжтой юм. Хэрэг та ямар нэгэн дуудлагын мэдэрч байвал одоо сахиусуудын дуудлага, сүнсний дуудлага өөр чи зүрх сэтгэлийн дуудлага байж болно. Тэгээ түүнийг үл томсорлох хэрэггүй зүрх сэтгэл зүйн сонгийн мэдрэмжээр сонсоорой гэж давхар бас сахиусууд маань зөвлөж байна. Тийм болохоор basic judgment буюу том аркан гэсэн их гүнзгий утга учиртай хөзөр гарч та нарын нэрийг бол 7 сартай юм байна. За King of Cups эрүүл мэнд дээр гарсан байна. За тэгэхээр King of Cups нь ерөөдөө бол сэтгэл хөдлөлөө тэнцвэртэй байлгах, тийм уян налархаа байх эгэлтэгдэх хөзөрлөлтөө. Тэгээд ерхий эрүүл мэндийн хувьд бол сэтгэл санааны эрүүл мэнд энэ сард хамгийн чухал байх нь байна. Та тайлбарлах тайван байж сэтгэл хөдлөлөө хянах чадвартай байснаа бие эрүүл мэндэд чинь эргэн байлгах. Хэрв ямар нэгэн өвчин зовлондоо ч юм уу би хаач асуудалтай байсан бол энэ сардаа сэтгэл санаагаа маш тайван байлгах, тэгжиж эрүүл мэнд чинь сайжирна. За би нэг бол одоогийн байдлаар хэрвээ ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай хүмүүс байгаа бол хэлээд байгаа шүү дээ. Хэрвээ стресс их байвал тэгээ гэцний асуудал үүсдэг юм уу, даралт хэлбэлзэхтэй, нойр муудах зэрэг сөрөг нөлөө гарч болзошгүй байна. Тийм болохоор сэтгэл санаагаа тайван байлгаа гэж хэлээд байгаа юм аа. За тэгээд энэ бас ус энерги гарч иж байгаа болохоор ерөөхдөө биеийн шингэн тэнцвэргүй болохтэй бөөрийн үйл ажиллагаа алдагдах гэх мэт зүйлүүд гарч магадгүй юм байна энэ сардаа. Тэгэхээр эрүүл мэндээ сайн анхаар
бөөрөө бас зарим хүмүүст үзүүлэхийг зөвлөж бас шингэний дутагдaltaй байж магадгүй болохоор шингэн зүйл сайн удаг ч юм уу те. Иймэрхүү зүйлийг бол зөвлөж байна. За сэтгэл гутрал, ганцаардал, дотгошоо бухимдалтай байхгүй байхыг бас анхааруулж байна. Ямар нэгэн байдлаар сэтгэлээ тайвшруулах арга зам олж хий, амьсгалын дасгал хийдэг юм уу, усанд ороод те йог хийх, бясалгахч байдаг юм уу те. За тэг хитрхи их давстай хоол идэг, кофеин хэрэглэх, кофе тамхи архинаас бол татгалзах хэрэгтэй гэж бол энэ сард бол сануулж байна. Та нар хитрхи их кофе уудаг, хитрхи их тамхи татдаг, архи дарсны хэрэглээтэй бол энийг ядаж багасга. Тэгэхгүй бол эрүүл мэнд чинь бас асуудал үүсэх шинжтэй байна шүү. За энийг бол анхааруулах шүү. Манайхаа тэгэхээр 3 дугаархан үүн дээр анхаарад аваарэ. Тэг эмчит үзүүлээрээ, тэг сэтгэл санаа тайван байлгаарай. За ерөөхдөө ийм зөвлөгөө байна. За тэгэхээр одоо 3 дугаарх нэмэн 7 дугаар сард ажил карьер, мөнгө санхүү ямар байх вэ гэдгийг хараад тэгээд мэдээ зөвлөгөө үзрөөр юун дээр анхаарах вэ гэдгийг гаргаж ирээ. За 3 дугаар ажил карьер, мөнгө санхүү ямар байх вэ юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдгийг харцгаая. Энэ сарын хөгжрүүд тамийн дээд талд нь Ace of Cups гарч ирсэн байна. Үнийг ишээ тавьчих. За би Oracle хөгжрөө зөвлөгөө хөгжөр гаргаж ирээд тэгээд та бүхэндээ хэлээд өгье. За 3 дугаарт энэ сард өгөх сахиусуудын зөвлөгөө ажил карьер дээр юу байна вэ? Public face, олон нийтийн цай нүүр царай гэдэг хөзөр. За энийг ишүүлж яагаад. Чи харагдаж байна уу? За тэгэхээр энэ сарын хувьд бол эхлээд зөвлөгөө харах юм бол олон нийтийн нүүр царай буюу follow you heart. Зүрх сэтгэлээс сонс те хэн байхыг хүсэж байна гэдгээс зүрх сэтгэлээрээ сонссоорой. За тэгээд earn reputation, it's okay be yourself. Өөрийнхөө байх нь зүгээрээ бити санаа зовоо гэж энтэй зүрх сэтгэлээ сонсоод хэн байхаа ерөөдөө бол шийдээрээ сонгоорой гэсэн утгатай юм байна. За энэ сарын хувьд бол та нар маань ажил карьер дээр бол маш их сэтгэл дүүрэн ажиллах юм гэсэн. Одоогийн ажилдаа маш дуртай байдаг ч юм уу те нэг бүхэл зүйл нэг их гоё нэртэй байх л да. Өмнөх саруудад ч юм уу нэг ажилдаа урам зориггүй ажилласаа гармаач юм шиг санагдаад байсан бол энэ сарда одоогийн ажлаа өөрийнхөө хобби мэт хийх энергийг авнаа гэж харагдаж байна. За тэгээд одоогийн байдлаар ажил төрөл хайж байгаа хүмүүс байвал орсон ажил чинь маш сэтгэл дүүрэн байх болно гэсэн үг. Чи шинээр орох ажилдаа маш баяр баясгалантай ажилд орно. Тэгээд яг миний хүсчихсэн ажил байна те. Ажилдаа ороод маш урам зоригтой ажиллана гэдгийг бол харагдаж байна. За зарим нэгэн хувьд бол одоогийн хийж байгаа ажил карьер дээр энэ сар жоохон эргэлзэх зүйлүүд бол гарч ирэх юм л дээ. За бизнес хийж аваад бизнесээ солихууч гэдэг юм ажил төрөлтэй хүмүүс л ажилласаа гардаг ч юм уу гэсэн хоёрдмол байдал төрнө. Яагаад гэвэл зарим нэгэн хувьд бол урт удаах хугацаанд хүлээсэн хөрөнгө оруулалт нь орж идэв юм бол бас эсвэл өмнөх саруудад те ямар нэгэн бизнес ажил карьер дээр ашиг нь хүлээгдээд байсны улмаас иймэрхүү эргэлзээ гарсан байх гэж харагдаад байна. Гэхдээ энэ сард өөрт чинь нэг сайн зүйл тохиолдно. Хэдий эргэлзэж байсан ч гэсэндээ одоогийн хийж байгаа ажлаа, бизнесээ тууштай хүлээцтэй байсны чинь үр шим энэ сарда хүртэн гэж харагдаж байна. Ямар нэгэн байдлаар захирлынхаа ивэлд орно, сайн сайшаал сонсох
Зарим хүмүүсийн хувьд бол зарим хүмүүсийн хувьд бол бүр тушаал дэвших гэсэн гайхалтай үр дүн гарч ирэхээр бизнесийн хувьд бол найдвартай хамтрагчтай болно, ажил карьерийн сайн найдвартай найзтай болно гэж бас харагдаж байна. За тэгээд ингээд удаан хүлээсний үр дүнд мөнгө санхүүгийн хүссэн хүлээжсэн үр дүн чинь биелээ болно. За мэдээж зарим ажил төрөлд орсноор өмнөх саруудад мөнгө санхүүгийн асуудалтай байсан, удаан хугацаанд төвчээртэй хэрэглээгээ таньж байсан хүмүүсийн хувьд бол энэ сар санхүүгийн байдал бол тодорхой хэмжээр гайгүй сайжирна, эрс сайжирна гэж бол харагдаж байна. Ямар ч тач тэгээд 3 дугаарх нийтээр нь хэлэх юм бол мөнгө санхүүгийн байдал өмнөх хэдэн саруудад хүлээцтэй байсан, тэгээд санхүүгийн асуудалтай байсан бол энэ сарда санхүүгийн асуудал чинь сайжирнаа гэдгийг бол хэлье. За тэгээ заримынхаа тушаал ахих шинжтэй байна. Гэвч ингээ мөнгө санхүү сайжраад ирэхин шинжээр нөгөө сэтгэл хөдлөлөөрөө мөнгөө өрөхгүй байхыг Queen of Cups сануулж байна. Энэ дээр юу вэ гэхээр мөнгө олонгуудаа би тэр юм худалдаж авъя гэж бодож энийг ч авъя, энийг ч авчиг гэдэг айгүй шопинг хийдэг ч юм уу, бараа бүтээгдэхүүн худалдаад авдаг ч юм уу те. Иймэрхүү зүйлсээ жоохон зайлсхийгээрэй. Мөнгөө жоохон танах хэрэгтэй. Ирээдүйд болохтой эрсдэл бас байж болно. Би энэ сарын ерхий төлөв байдлыг үзэж байгаа болохоор хамаа намаагүй үрээд байхгүй байхыг санхүүсөө зөвлөж байна. За зарим нь бол өөр ажилд орох ч юм уу, өөр юм хийх, өөр бизнес хийх хүсэл тэмүүлэн одоогийн хийж байгаа зүйлсийг тэ цаашдаа өргөжүүлэх үгүй юу гэдэг хоёрдмал байдалд хүргэнэ. Гэвч нэг бол хуваарь юм хийдэг хүмүүсийн бол ашиг орлого нэмэгдснээр энэхүү бодлоос болох нь байна. Зарим нь бол санхүүгийн сайжирснаар, цалингаа нэмүүлснээр эсвэл тушаал ахиснаар те ингээд ерөөхдөө энэхүү хоёрдмал бодлоос салах 7 дугаар сарын байна шүү гэж харж байна. Тэгэхээр public festival гэхэд бол бас айгүй тийм олон хүмүүстэй харилцдаг хүмүүсүүд юм ажил карьер бол ерөөхдөө гайгүй сайжраад амжилттай болох те удирдлагын төвшөнд очдог ч юм уу те. Эсвэл чамайг захиалч нэг хэдэн хүмүүсийг за чи баг удирдаа, чи хүмүүсийг удирдах чадвартай байна гэж чам удирдах тушаал дээр тамилж магадгүй юм байна гэж харагдаж байна. Тэгэн дээр зүг юу хэлээд байна вэ? It's okay to be yourself гэж байгаа штэ. Өөрийнхөөрөө байх нь зүгээрээ санаа зовлтгүй аливаа ажил карьер хийхдээ бусдын юу гэж бодохыг хамаарахгүйгээр энэ дээр нэг энээр хэлсэн шүү дээ judgment хүчтэй өөрийгөө хитрхээ их битгий шүүмжлээрээ бусдад хүмүүс бол чанд айгүй хэрэггүй шүүмж өгөх сар болгоо тэдний шүүмжийг сонсоод хэрэггүй нэг чихрээ орлоо нөгөө чихрээ гаргаж байгаа гэж хэлсэн шүү дээ. Энэ дээр бас адилхан тийм болохоор it's okay to be yourself гэж өөрөөхөөрөө байгаарэ. Бусдын шүмжс битээ ажил карьер альва зүйлийг өөрийнхоороо л мэдрэмжээр хий. Бас чамаа rabbit хөзөр дээр те зүрх сэтгэлээ бас сонс мэдрэмжээ сонс гэж хэлсэн байгаа. Жадмын шүтүүдээ энэ хоёр алин дээр нэлээ. Тийм болохоор энэ дээр анхаараарэ гэж санхүүсүүд бол зөвлөж байна. За ажил карьерийн хувьд бол ийм байна. Хуваарь бизнес хийж байгаа хүмүүс жоохон юмас солих гээд бас эргэлзээд байх зүйл гарнаа тий. Одоо кафе, ресторан ажилладаг, дэлгүүр ажилладаг ч байт юм уу. Гэтэ энэ сад удаан төвчээртэй хүлээсний үр дүн ашигаа өгөөд санхүүчин тогтворжоож ирэх болохоор эргэлзээ чинь тайлэгдана. Энийг хэлчлээ. За дахин хэлье. За юм байна. Чи одоо синглчүүд мэн. Португалийн синглчүүд мэн 7 сарын хайр дурлалын ерхий төлөв байдал ямар ах вэ? Та нарт минь ямар үйл явдал тохиолдох вэ гэдгийг бүгдээрээ харцгаая. За хөдөлгөөн жоохон сайн хойлоотгоё. Би хэлдэгтэй хүзэр сайн заримдаа намайг удаан хүзэр хойлдог юм шиг хүмүүс санагддаг байж магадгүй. Гэтэ энэ төвчээртэй байх хэрэгтэй шүү та нар. Хүзрөө сайн хойлсноор төлөв сайн дуудаг гэдгийг дахин хэлээ. Тийм болохоор ингэж байгуу хойлтыг шүү. Тэнийг амар удаан хойлдгүй илгүүдээ тий гайв штэ. Эсвэл YouTube дээр хольж хоорон жон хурдлуулад үзчихэж болно. Хоёр дээр нь тавьсан. Тэгээ үзчихдэг бах уу. За 2 дугаарх нэмэн синглчүүдийн хайр дурлал 7 сар ямар байх вэ? Синглчүүд нь
зарим нэгэн байдлаар 3 дугаар их юм байна. 2 дугаарыг үзээрэй. Хайр дурлал дээр синглчүүд минь тодорхой хэмжээгээр яагаад гэвэл тэндээсээ нэмэлт мэдээлэл авах боломжтой шүү гэж хэлье. 2 дугаар ихэнтэй бас нэлээд төстэй бууж байгаа болохоор би бас тэгж хэлж байна. Миний орхигдуулсан зүйлийг бас тэндээс сонсож магадгүй шүү. За энэ сарын хувьд бол та нарын минь хувьд бол сэтгэл санаагч хоёрдуулсан зүйл гарч ирнэ. 2 сонголттой нүүр тулах шинжтэй байна. Нэг нь бол ерөөхдөө бол ажил карьерийн шугамар ч юм уу те эсвэл найз нөхдийн шугамар танилцсан цоошин ир хүн амьдралт чинь гарч ирнэ. Нөгөөх нь болохоор өнгөрсөн чамайг зовоож исэн мартаж амжаагүй байсан харилцаа чинь ч юм уу буцан гарч ирснээр чиний хувьд бол сонголт хийхэд хэцүү болохоор харагдаж байна. За тэгэхээр сахиусууд бол энэ сарда бол яаран шийдвэр гаргахгүй байхыг зөвлөё. Өнгөрсөн дүйн чамайг гомдоогоод те ширүүг хэлээд явсан өөр хүнийг сонгоод явсан хүн чинь амьдралт чинь гараад ирэх нь л да. За гэтээ тэр хүнтэй айхтар чамд ирээдүй амлахгүй ч ямар тааш нэг уулзъя гэд холбогдох зүйл гараад 1-2 удаа уулзах ч юм уу те. Ийм зүйл гарна гэж харагдаж байна. Тэгээ үүнээсээ болоод чи буцаж нөгөө шархалсан нөгөө анж овсон сэтгэл зүрхний чинь шарх нь буцаж сэргэхээр бол харагдаж байна. Тийм болохоор чинь хүнтэйгээ ахиж нийлэх үү, энэ чигээрээ сасан чирээ байх уу, 50 замаар явсан дээрэг гэдэг хэцүү хүн шийдвэр дээр нүүр тулна. Бас энэ чинь бас чиний толгойн өвчин болно гэж харагдаж байна. Шинээр гарч ирэх хүн чинь болохоор харин за би энэ хүнийг шинэ хуучныг тодруулах хэрэгтэй. King of Pentacles-ыг харагдъя. King of Pentacles шинэ хүн хооч өгнө. Шинэ л байх гэдэг юм да. Гүн байна. 5 Sword. Хуучин нөхөр. Дөрөв хуучин нөхөр за эхнэрч байж болно шүү. Хүс ялгаа байлгүй те. Өнгөрсөнд чамайг зовоогоод те салсан хүн чинь гарч ирээд буцаж нийлэх санал тавих те. Тэгснээр чиний сэтгэлийн шарах чинь нэлээд сэдэрнэ гэж харагдаж байна. Ямар тач зөв буцаж уулзаж учирч эхэлье гэсэн зүйлийг бол тавих нэ. Тийм энэ харилцаа чинь бүр дуусах болцсон байсан харилцаа чамайг маш удаан хугацааны душ зовоосон хүн чинь гарч ирнэ. За тэгэхээр нэг шинэ хүн гэж бол харагдахгүй байна да. За ихтэй урт удаан хугацааны харилцаатай байсан эхнэр нөхрөөсөө эсвэл найз залуу эхнэр нэмэгтэйгээс салсан хүмүүс маань энд хамааралташ удаан хугацааны гэсэн үг. Бүр маш удаан олон жилийн харилцаа холбоотой хүн чинь салцсан байсан хүмүүсийн минь хувьд бол тэ ингээд сингл болцсон байсан хүмүүсийн минь хувьд бол өнгөрсөн чамаа зовоосон, өөр хүн дагаж явсан, өөр хүнийг сонгосон эсвэл янз бүрээр гомдоосон тэр хүн чинь гарч ирээ буцаж уулзах саналыг тавина гэж харагдаж байна. За заримийнх нь хувьд бол яг огт тийм удаан хугацааны харилцаатай нөхөртэй найз залуутай ч юм уу те ингээд байгаагүй синглчүүдийн минь хувьд бол яах нь гэхээр хоёр хүн гарч ирээд сонголт хийхэд жоохон эргэлзээтэй болж эхэллээ. Хоёулаа таалагдаад байдаг ч юм уу те нэг иймэрхүү байдалтай байхаар харагдаад байна. Тийм болохоор чи юу яаран шийдвэр гаргахгүй аль алинтай нэг уулзаад үзье гэсэн дүнэлттэй байхаар харагдаж байна. Яг бас энэ хоёр хоорондоо чамаа мэдчихвэ ч гэдэг юм уу те. Тийм санаа зовнилт сөрөг бодлоо зайгаад унгаалж байгаа харагдаж байна. Тэгээд энэ хоёр хүнтэй бас ингээд хитрхи зууралдаад харж сонголтоо их үүсгаад нэг санаанд чинь нийцэх харилцаа биш байж болох юмтай. За нэгэнтэй ч юм уу эсвэл хоёулантай нь уулзаад үзсэн чинь аюу гой харилцаа ихэндээ дайжгүй явчихсан сүултээ урмын чинь чуулт юм уу те. Энийг гайгүй залуу юм болов уу гэж бодсон чинь тэр Four of Swords гаж бодсон чи яг санаад нийцэхгүй ингээд ягаад гэвэл нэг бол чиний сонирхлыг татсан хоёр залуу гарчсан хоёулаа эмэгтэй ч үжил гарчсан. Хэсэг чамтай харилцаа холбоотой байж байгаа алуу болчдөг ч юм уу. Тэгээ үүнээс болоо чи тэдрээсээ уйдах мэдрэмжийг авах, урам хугарах мэдрэмжийг бол аавна гэж харж байна. Уулын таалагдаад байсан те. Эсвэл хин нэгэн ч хоёр залуу биш хин нэгэн ч байдаг ингээ урмыг чи хуглах зүйл бол гарнаа. Тийм болохоор чи ингээд урсгалаараа хүүхийг илүүд үзээд за яг хөө тэгж нэг аль алинтай ч юм уулзаад үзье яванда. Учир зүйн олдны нэгжтэй гэсэн байдалтай байх нэ. Зарим нэхлээд айгүй таалагдчихсан гарч ирээд урмыг жуулаад алга болдог ч юм иймхүү харилцаа байна. За тэгээд товчхон хэлэхэд бол зарим хүмүүсийн мань удаан хугацааны романтик түүхтэй байсан экс нь гарч ир санаа сэтгэлийн зовоно. Гэтэ амьдрал чинь амар гоё зүйл амлахгүй буцаж нийлээ. Одоо буцаад эвлэрээ гэдэг зүйлийг нэг хэлхээсээ илүү ямар тач нэг
холбогдоод уулзъя байрыг гээд те ингээд зоогоо шаналгаад ах зүйл бол гарна гэж харагдаж байна. За заримын нь бол 2 хүн гарч ирнэ. За хоёр сонголтоос алийг хийх юм мэдгүй синглчүүд маань. За эсвэл заримын нь хувьд те нэг гарч ирсэн залуу нь ингээд айгу эмхтэн ч юм уу таалагдаад эхэндээ уулзчихсан алга болчдаг ч юм уу те ингээд энд нь чи гомдно гэж харагдаж байна. Уул нь айгу айтахан таалагдчихсан явж исэн харилцаа. Яагаад энэ хүнгийн алга болчихоо? За ийм харилцаа байх юм бол ишиг энэ хүнтэй одоо тэр чигээр холбогдох харилцаагаа дуусгаад те би одоохондоо сингл амчин дахиж өөр бүхэнтэй болцоонд яв эсвэл намайг сонирхох хүн гарч ирэх байлгүй дээ. Тийм болохоор би сонголтоо нээлттэй байлгая гэдэг шийдвэрт хүрнэ гэж синглчүүдийн минь хувьд бол харагдаж байна. За ерөөхдөө юм байгаад байна. За тэгэхээр 7 сарын синглчүүдийн минь хайр дурлалын атлын явдал нэг иймэрхүү байна. За хосын харилцаатай хүмүүсийн мэнд бол хосын хайр дурлалын төлөв байдал ямар хөө байх вэ гэдгийг харъя. Төвлөгөөрэй. За тэгэхээр 3 дугаарынхны мэд хосын харилцаа энэ одоо юу болоод байна вэ гэхээр өнгөрсөн саруудад маш их хэрэгэлзээтэй байсан та хоёрын асуудлууд угсан. Магадгүй чиний хайртай хүн чинь те чиний хос чинь холын зээнд байдаг байсан, их ажилтай хөдөө орон нутгийн үеж тийшээ явдаг. Эсвэл гадаадын орлого маш их явдаг, ажил хийдэг ч юм уу те. Ингээд та хоёр дандаа нэг юм холын зээнд байдаг байсан харилцаанууд чинь энэ сард арай тогтвортой болно гэх юм уу. Ядчил хөдөө орон нутагт юм уу эсвэл гадаад дотоод руу явдаг ажил нь энэ сардаа бол нэг явж бариад байхгүй өөрөө чинь ганцаардуулахгүй байснаар өөрийн хувьд энэ өнгөсөнд хайртай нөхрөө, найз залуугаа, эхнэрээ ч юм уу те санаалзаад байсан зовлон чинь дуусгар болоод илүү аз жаргалтай байна. Та хоёр илүү энэ сартаа те одоо 100 цаг болж байгаа болохоор цухтаа аялалд явдаг ч юм уу хөдөө гадаа явж агаар салхинд гарах гэх мэт сайхан зүйлүүдийг хийнэ гэж харагдаж байна. За хэрв хоёрын харилцаанд өнгөрсөн саруудад зарим хосуудын минь хувьдтай ингээд маргаантай байсан салч нэлгтээрээ тулаад байсан бол чиний хамтрагч чинь хос чинь өөрөө чамаас уучлал гуйж ирээд хоёлаа дахиж эхлэе, эвлэрье, намайг уучлаач гэдэг саналыг тавьснаар буцаж сайхан эв найртай харилцаатай болох нэ гэж гэсэн. Хоёр бас энэ дээр нэлээд сайн ярилцаж үзэх хэрэгтэй гэж сахиус үзүүлж байна л да. Хин хинтэйгээ сэтгэлээсээ ярилцах юм бол хоёрын харилцаанд аз жаргалтай удаан үргэлжлэх те ирээдүй бол байна гэж хинхнийг сэтгэл хүч найд чадлан хоёртай хүч найдвар нь итгэлийн найдвар байгаа болохоор харилцаанд асуудал үүсэхгүй. Өнгөрсөн саруудад юу ч болсон байж болно. Салс нэлгтээр тулсан эсвэл хэтэрхий холын зайны харилцаанаас болоод ингээд нэг харилцаа чинь хөндөрсөмнөөс болоод хоёрын маргаан гарахтай ингээд ер нь бол нэг юм харилцаан дээр нэлээд эдэрэгт асуудал үүсчихсэн. Үүнээсээ болоод байнгын юм хол зайд байх эсвэл байнгын бит хоёрын харилцаа хэрүүлэлтэд уралтай байгаад ингээд зовлонтой байдаг юм уу салдаг ч юм уу да гэсэн бодол өөртөлж байсан те эргэлзэж байсан бол энэ хүн эргэлзээгээ чинь чиний хамтрагч чинь гаргаад өгнэ. Өөрөө чам дээр уучлахгүйгаад энэ хүн өөрөө төрүүлж үлдлээ. Өөрөө чамаас уучлахгүйгаа те хэсэг хугацаанд уулзаагүй байсан бол уушлахгүйгээд ирэх нь за гадаадд байсан бол удаан хугацааны турш ирэхгүй байсан бол өөрөө хүрээд ирэн хөдөө орнот ажилтай байсан бол өөрөө хүрээд ирэн за тэгээд харилцаа маш сайхан аз жаргалтай байна гэж харагдаж байна. Хоёрыг хоёр бинэ гэх сэтгэл ялангуяа чиний залуугийн чинь хувьд бол тэ чамаа гэх одоо би мах бодын хүсэл тэмүүлэл бас энэ дээр өндөр байх шинжтэй сар бол харагдаж байна. За тэгээд харилцаан дээр сайхан шинэ эхлэл тавигдана. Аз жаргалтай байх 7 дугаар сараа гэж харагдлаа.
За ингээд 3 дугаарх нэмэн таарат уншлага үгээр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баяртай.